Одоо байгууллага сайхан эхлүүлж байгаа. За тэгээд өнгөрсөн 5 жилийн хугацаанд 20 оноос хойш хүүхдүүдэд их сургууль хэрхэн өөрсдөө бэлдэх за тэгээд коллеж аппликейшнд юуг анхаарах, эссе яаж бичих, сургуулаа яаж судлах мэтийн зөвлөгөө өгөө явж байгаа. За тэрнээс өмнө гадаадад магистр суралцах арга зам гэж ном гаргасны дараагаар болохоор хүмүүс хөвчлэн магистрт бас коллеж аппликейшнээ бүглэх хэрэгцээ гараад тэрнийх нь хүрээнд зөвлөгөө өгч тусалсан туршлагууд бий. За 2020 онд анх сэлб сургууль цэцэрлэгийн зохицуулбарыг үүсгэн байгуулалцаад тэгээд тэр цагаас хойш сургууль маань амжилттай яваа. Тэгээд Стэнфордд суралцах шаардлага гарсны улмаас ажилласаа гараад эндэрсэн байгаа. За тэгээд албан ёсоор University of California San Diego-гийн Certified College Counselor саяхан болсон юм аа. За тэгээд одоо энэ миний ярианы үндсэн гол зорилго маань demystifying college applications гэж сэдвтэй байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр яг би нөгөө зарим ээж аанаар тэг хүүхдүүд Америкт байгаа учраас слайдууд маань англиар яваад тэгтээ би яриагаа монголоор тайлбарлаа явчих. Тэгээ хаана хэрэгтэй байж магадгүй. За тэгээд demystifying гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ нөгөө их сургуулийн college application бэлтгэхэд янз бүрийн тийм ташаа ойлголтууд байдаг. Бие биенээсээ сурсан, дамс сонссон, сошиал медиагаас харсан одоо тэгээ бас нэг ойлголт төсөөллүүд их бий. Тэгээ тэдрийг одоо үнэн зөв бурууг нь ялгаж өгөх зорилгоор энэ өнөөдрийн сэдвээ одоо төлхөө гол анхаарч байгаа. За тэгээд энэ хүмүүсийн дунд ямар яриа байдаг вэ гэхээр одоо жишээлбэл сайн англи хэлний IELTS, TOEFL, Duolingo-гийн оноотой болчингуудаа топ их сургуульд орох боломжтой гэсэн ойлголт байдаг. За тэр нь үнэн худлаа юу За жишээлбэл заавал топ 100-гийн сургууль, Ivy-д сурахгүй бол одоо хүн биш Одоо жишээ нь сургуульд сурлаа гэж сайн сургууль нь одоо ирээдүйд сайн ажилд ороод аз жаргалтай амьдрах баталгаа мөн гэсэн нэг тийм таш ойлголтууд байдаг. За тэгээд ер нь коллеж аппликейшнийг нэг их яарах хэрэггүй 12 дугаар ангидаа ороод ер нь амжуулчин болчин гэсэн ойлголт бас их байдаг. За тэгээд топ сургууль болгон тэтгэлэг өгдөг гэсэн бас нэг ташаа ойлголт бий. Тэтгэлэг авчвал бүх зардлыг нь даачна гэсэн бас ийм ойлголт бий. Тэгэхээр энэ дундаас одоо аль нь зөв буруу вэ? Үнэхээр эдгээр одоо зөв мэдээлэл үү гэдгийг өнөөдрийн энэ яриагаар зэгцлэх одоо зөв мэдээлэл өгөх зорилготой юм аа. За тэгээд их сургууль бэлтгэхэд бол ер нь одоо хүүхдүүд нь хаанаас эхлэх ёстой вэ гэхээр хамгийн эхлээд ямар мэрэгчлэр ер нь цааш сурмаар байгаа, ямар хичээл сурмаар байгаа, одоо илүү хичээлд илүү хоббитэй, сонирхолтой, passionate гэдгээ шийдэх хэрэгтэй. За тэгээд сурагчийн зүгээс одоо эдгээр бичиг баримт материалыг бүрдүүлж ийж одоо коллеж аппликейшн одоо цааш явахад одоо бэлэн болно гэсэн үг. Тэгэхээр юуны төрөнд одоо сурагч маань цааш сонгох мэрэгчлээ ер нь одоо албан ёсоор эцсийн байдлаар сонгоогүй ч гэсэн ер нь нэг юм narrow down хийгээд одоо юу гэдэг нь ядаж нэг чиглэлээ гаргachвал зүгээр. Жишээлбэл урлагаар сурах уу, байгалийн шинжлэх ухаан уу, нийгмийн шинжлэх ухаан уу, хууль уу гэх тэрийг мэдчихвэл зүгээр. Ер нь яг ихэнх сургуулиуд бол их сургуулийнхаа 2 дугаар курс дуусах хүртэл undeclared буюу мэргэжлээ сонгохгүйгээр ерөнхий эрдмийн хичээлүүд, foundation суурь хичээлүүд үзээд явдаг байгаа. Яг уу college application-д ямар major сурах вэ гэж асуудаг. Тэрийгэ зарим нь бол undeclared гэсэн тийм сонголтууд байгаа. Тэгээ бүглээ авчиж болно. Сонгоцсон байвал хамаагүй одоо preferred 1 2 3 priority мэргэжлээ одоо нэгдүгээрх нь mechanical engineering, хоёрдугаарх нь civil engineering, гуравдугаарх нь одоо өөр engineering гэх мэтлээ ингээд өөрийнхөө сонирхож байгаа чиглэлийг ранкаар ингээд бүглээ авчдаг. Тэгэхээр заавал мэргэжлээ сонгосон байх ёстой юу гэвэл үгүй. Сонгоцсон байвал давуу тал. Тэгэхээр энийг аль болох 9 дугаар ангиас эхлээд ээж аандар нь хүүхдийнхаа юуг илүү сонирхож байна, юунд илүү сонирхолтой байна тэрийг нь асуугаад явж болно шүү. За тэгээд мэргэжлээ сонгосны дараа хэдүүлээ аль улсад суралцах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Заавал Америкт ер нь ирэх албагүй, Америкт сурах ёстой гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Ялангуяа Америкийн сургалтын төлбөр дэлхийд хамгийн өндөр
өндөр төлбөртэй улсуудын нэг байдаг. Тэгэхээр Азийн орнууд байгаа, Европын орнууд байгаа, тэгээд Америк бас байгаа. Тэгэхээр хаана сурахаа хэдүүлээ шортлист гарах хэрэгтэй. Ер нь бол аль болох нэг хүүхдийг 3-аас дээш улсын коллеж их сургуульд апплайдахыг бол санал болгохгүй. Яагаад вэ гэхээр улс орн болгон өөрийн гэсэн аппликейшн систем, за нэгтгэх шаардлагатай материалууд, тэгээд бичиг баримт бүрдүүлэх юмнууд байдаг, өгдөг шалгалтууд тийм ээ. Тэгэхээр энэ дундаа болохоор аль болох өөрийнхөө одоо нэгдүгээр санхүүгийн боломжинд нэгдсэн. Хоёрдугаарт одоо цаашид үргэлжлүүлээд ажлын байр хаана боломжтой байна, визний нөхцөл гэх мэт зүйлүүдийг бодох хэрэгтэй. Тэгээд магадгүй одоо зарим хүүхдүүд бол их оронтойгоо ойртой, ээж автайгаа эргэж очиход ойр гэх мэт тиймэрхүү одоо асуудлуудыг харж иж сургуулаа одоо хаана байрлахыг сонгох хэрэгтэй. За тэгээд яг уу сургууль нь нөгөө улс дотор жишээлбэл Америк бол баруун зөв эрэг те хаана байхаас шалтгаалаад бас маш олон ялгаа бий. Тэгэхээр энийг маш их нөгөө урт хугацааны судалгааны дараа шийдэх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол зүгээр ингээд сонссон нэрээ юм уу те гинт мэдсэн энэ сургуулийн талаар мэдсэн мэдээлэл дээр үндэслээд ийм шийдвэр гаргах нь маш таашаа. Тэгэхээр хүүхдүүд бол аль болох 10 дугаар ангийн сүүлээс эхлээд 11 дугаар ангиас эхлээд энэ сургуулийнхаа одоо шортлистыг гаргах буюу нэг хамгийн ихдээ нэг 15 сургуульд апплайдах тийм шортлист гаргаад тэрнийхээ дагуу нарийн судалгаа хийхийг бол зөвлөж байна. За тэгээд судалгаа хийгээд тэгэнгүүт сургууль болгон өөр ингэсэн анкет буюу одоо аппликейшн системтэй. За жишээлбэл Америкийн нэгдсэн систем буюу Common Application гэж байгаа. Их Британи, Английн нэгдсэн систем UCAS гэж байгаа. За тэгээд бусад орныхон бол хэвчлэн өөрийн гэсэн вебсайт буюу цахим хуудасаар аппликейшн хүлээж авдаг. За Common Application ямар утга учиртай юм бэ гэхээр одоо манайхаар бол Мойс, Суис, Ангаах, Шутисийн бүх их сургуулиуд нэгдсэн журмаар нэг анкет бүглөөд цаашаага одоо тэр сургуулиуд руу өргөдлийн материал нь явж ийна гэсэн үг. За энэ Common Application дээр жишээлбэл хамгийн ихдээ 20 их сургуульд apply хийж болдог. UCAS хамгийн ихдээ 5 сургуульд apply хийж болдог. За тэгээд бусад сургуулиуд хэвчлэн өөрсдийнхөө цахим хуудасаар apply хийх системтэй. Тэн дээр нь өргөдлийн материал шаардлагатай материалуудаа апплод хийж болно. За хэлний шалгалт байгаа. За энэ бол ихэвчлэн яг хүүхдүүд 2-р 3-р гадаад хэл нь 3-р гадаад гэж хэлэхгүй 2-р гадаад хэл нь англи хэл болоод эхний гадаад хэл нь англи хэл болоод тэгээд тэр хэлнийхээ шалгалтыг хэлнийхээ оноог баталгаажуулахын тулд хэлний шалгалт TOEFL, IELTS, Duolingo өгч тэр оноогоо баталгаажуулдаг байгаа. Тэгэхээр энэ бол одоо жишээ нь Монгол хүүхдүүдийн хувьд бүгд зайлшгүй шаардлагатай. Хичнээн олон улсын хөтөлбөртэй сургууль төгссөн байлаа ч гэсэн ихэнх нь яг бүх хичээлээ 100% англиар үздэггүй учраас энэ одоо wave хийх шаардлагыг хангахгүй. Тийм учраас энэ шалгалтуудын оноо бол чухал. За тэгээд энийгээ болохоор сургуулийн шортлист гаргаж явах үедээ судалгаа хийн. Чамд одоо TOEFL-ийн 100 оноо эрэхтэй байна уу? 90 оноо эрэхтэй байна уу? Тэр бол тухайн сургуулийн одоо шаардлагаас хамаарна. Азийн орнууд бол одоо харьцангуй доогуур TOEFL-ийн 90 оноо, IELTS-ийн 6 оноо ч юм уу шаарддаг. Гэтэл том сургуулиуд топууд бол IELTS-ийн 7.5 100-аас наашгүй. Тэгэхээр яг хүүхдийнхээ одоо англи хэлний суур төвшин дээрэс нь энэ хүүхдийнхээ одоо чадамжаас хамаарат энэ хэлний шалгалтыг өгүүлнэ. За энэ шалгалт за энэ SAT буюу одоо standardized SAT эсвэл Английн A-levels гэж байгаа. За товчхондоо эдгээр маань яг Монголын одоо ийшл гэсэн үг. Хүүхдийн математик, англи хэлний чадвар нь хэрвээ те ерөнхий мэдлэгийн чадвар хэрвээ гэдэг шалгаж байгаа. SAT нь Америкийн стандарт шалгалт, A-levels нь Их Британий Английн стандарт шалгалтаа л гэж ойлгож болно. Монголын ихэнх сургуулиуд энэ A-levels өгүүлдэг байгаа. За энэ дээр нэмээд IB хөтөлбөр буюу International Baccalaureate хөтөлбөр байгаа Швейцарын. Энийг бол тодорхой хэмжээнд авж байгаа. Гэхдээ энийг бол тодорхой хэмжээнд хүлээн авж байгаа. Гэхдээ сургууль болгон бас өөрийн гэсэн шалгууртай. Заримдаа IB сургуулиудыг бол заавал SAT IB төгссөн хөтөлбөртэй хүүхдүүдийг SAT өгүүлдэг гэх мэт. Тэгэхээр сургуулийн шаардлагыг харна. За энэ хэлний шалгалт болон standardized test стандарт шалгалтуудын нэг онцлог юм нь одоо 2-7 хоног нам суугаад энийгээ давтаад бэлдээд тэнцээд орно гэсэн юм бол байхгүй. Яг гэвэл энэ тэгж тийм хурдан ахдаг оноонууд ерөөсөө биш. Ялангуяа хичнээн одоо энэ TOEFL, IELTS англи хэлэндээ сайн хөгт байлаа ч гэсэн энэ нь өөрөө шалгалт стандарт тогтсон цагтай. Тэгээд одоо жишээлбэл SAT-ийн математик нь нэг section 28 бодлогыг 30 минутанд боддог.
тийм байгаа. Тэгэхээр хичнээн би тэр бодлогыг бодож чаддаг одоо цаад хугтгууны мэддэг байсан ч гэсэн цагтаа баригдаад энийг одоо сайн өгөхгүй оноо хангалттай авч чадахгүй байх тийм эрсдэлтэй. Тэгэхээр энийг хизэнээс бэлдэх вэ гэхээр одоо ялангуяа улсын сургууль сурдаг хүүхдүүд болж өгвөл одоо дунд ангиас эхлээд хэллийг нь сайжруулад улсын ерөнхий эрдэнэ сургуулиуд бол хөгжлөн 6 дугаар ангиас англиг үзэж байгаа. Тэгэхээр ер нь жоохон ойротох талтай байгаа. Ялангуяа академик англи хэлний төвшөнд хүрнэ гэхээр хичээлээс гадуур тийм нөгөө хэлний сургалтуудад явуулаад хэлний он төвшингийг сайжруулах хэрэгтэй. Тэгээд болж өгвөл 10 дугаар ангийн 100-аас эхлээд энэ одоо эхнийхээ IELTS TOEFL Duolingo шалгалтыг өгүүлнэ. Энийг өгснөхийн дараа хүүхдүүдийг баримжаа аваад за окей би те 6.5 байна. 7 хэрэгтэй. Би унших дээр юм уу, ярих дээр юм уу, бичих дээр алдаад байна. Тэгээд энийг сайжруулах хэрэгтэй юм ингээд тэгээд нэг төлөвлөгөө гаргаад явсан дээр. Тэгэхгүй бол цаг нь тулцсан үед бол энэ оноонуудыг тэгж дураараа одоо тийм амархан сайжруулдаг юм бол ерөөсөө биш. SAT мөн адилхан. Тэгээд нөгөөтэйгөр эдгээр чинь шалгалтууд гэхээр тийм стандарт тийм тактикууд байгаа. Одоо ингэ тавтаад байх тусам ингээд нэг ирсэн юм чинь дахин ирээд байна. Тэдний нэг өнгө зүсэн л хэлбэр нь өөрчлөгдөхгүй зүгээр доторх байгаад өнгө зүс гэх юм уу үг эсвэл тоон одоо тоон зүйлс нь л өөрчлөгдөнө гэхээс бусдаар бол ингээд нэг тийм тогтсон тестүүд байгаа. Тэгжиж энэ дээр одоо сайн унаа. За тэгээд дахлах ангийнхан ер нь одооноос эхлээд өөр ингэсэн CV, resume тэй болох хэрэгтэй. Одоо CV-г бүгдээр юм манайхан мэдж байгаа байх өөрийг нь одоо өнгөрсөн хугацаанд юу хийснийг харуулж байгаа тийм тодорхойлт гэх юм уу. За тэгээд ихэнх сургуулиуд бас энийг хэрвээ байвал апплод хийрэй гэдээ асуудаг болсон. Harvard, Brown болон хэд хэдэн сургуулийн college application дээр resume-г оруулаарай гэж асууж байгаа. За тэгээд энэнээс гадна одоо хүүхдүүдийн хамгийн их цаг зав авдаг, уддаг, гацдаг юм нь бол энэ нэг personal statement буюу өөрийгөө илэрхийлэх тэр essay байгаа. За энэ ихэнх сургуулиудад Америкийн хувьд бол 650 хүүхдэд, за бусад сургууль өөр ингэсэн онцлогтой essay-д асууж байгаа. Японы зарим сургууль 3-ыг, зарим нь 1-ийг, Хятад одоо жишээ нь 500 багтаа гэх мэт янз бүр. За тэгээд энэ personal statement бол өөрийгөө илэрхийлсэн essay. Энийг бол эртнээс бичиж дадаж одоо англи хэлний багш нараас, сургуулийнхаа багш нараас зөвлөгөө аваад сайжруулах тал дээр одоо фидбек буюу тусламж авч жагаад ингэж урт хугацааны турш бэлдэж эхлэх хэрэгтэй. Миний бол туршлагаас яадаг вэ гэхээр хүүхдүүд хамгийн сүүл хүртэл орхидог. Яг л хамгийн их цаг зав ордог хэцүү сэдв учраас тэгээд энэнийг ер нь нэг 2-7 хоногийн дотор бичээд тэгээд сүүлчийн 7 хоног сүүлчийн мөчөд яг application deadline 11:59 байхад 11:58 гэж дуусгаад тэгээд submit хийдэг тийм одоо хүний нөгөө дедлайнд одоо юмыг тулгаж хийдэг онцлог гэх юм уу тэгдэг. Тэгэхээр аль болохыг нэг тэхгүй байхыг зөвлөж байна. За тэгээд сургууль болгон ялангуяа топууд өөр ингэсэн supplemental essay тэр нь ямар учиртай вэ гэхээр сургууль болгон өөр одоо шалгууртай. Энэ хүүхдийн одоо энэ талаас нь илүү мэдмээр байна. Эсвэл энэ хүүхдийн энэ онцлогийг мэдмээр байна гэдэг утгаараа ийм өөрсдийн гэсэн supplemental essay асуултууд асуудаг. Тэр нь бол нэмэлтээр орж ирнэ. Тэгэхээр хэдий чинээ олон их сургуульд applied нь энэ supplemental essay төдий чинээ олон байна. Тэгэхээр одоо топ 20 сургууль хориуланд нь апплайдлаа гэж бодъё. За жишээлбэл MIT 8 нэмэлт асуулт, Harvard 5 асуулт, Stanford 8 асуулт асуудаг. Ингээд энэ гурыг л зүгээр дангаар нь бодоход 16 20 эсэйд ингээд бичнэ. Тэгэхээр хэдийн хэмжээний хэцүү сургуулиудад топуудад applied нь төдий хэмжээний supplemental essay болон одоо хүүхдийн цаг зав гаргах шаардлага нь ихсэн гэсэн үг. За тэгээд энэ дээр нэмээд санхүүгийн мэдээлэл тэтгэлэг авахын тулд хэрэгтэй. За сургууль болгон өөрийн гэсэн санхүүгийн одоо аппликейшн авдаг дедлайн буюу хугацаа би тэр нь одоо энэ бусад common application тэдний дотор гэсэнтэй адилхан нэгдсэн өдөр байдаггүй. Яг хоо энэ CSS profile гэдэг college scholarship service гэдэг энэ college board-ыг хариуцдаг энэ хувийн сургуулиудын зөвхөн хувийн сургуулиудын тэтгэлгийн мэдээлэл авдаг, хувийн санхүүгийн мэдээлэл авдаг ийм профайл байгаа. За энийг бол яг хуу нэгдсэн журмаар бүглэн бусд нь бол тусдаа. Тэгэхээр энэ дедлайн буюу эцсийн хугацаанд хизээ байна, ямар бичгээр нь бүрдүүлэх шаардлагатай энийг нь бас эртнээс сургуулийнхаа судалгаатай хамт ингээд хийж явах ёстой юмаа. За тэгээд урлаг дизайн, архитектурын мэргэжлэр сурах гэж байгаа хүмүүс бол портфолио бэлтгэх хэрэгтэй байдаг. Тэр нь одоо видеогоор байж болно, эсвэл одоо слайдуудаар байж болно. Тэр нь портфолио гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн хүүхдийн одоо өнгөрсөн 9 дугаар ангиас эхлээд хийсэн тэр урлагийн бүтээлийн одоо цуглуулга гэсэн үг. Тэгэхээр одоо баримл хийсэн бол эсвэл зураг зурсан бол тэднийг ингээд зургийг аваад аягүй гоё илэрхийлэх тийм слайдууд танилцуулга бэлтнэ гэсэн үг. За тэгэнгүүт сургууль юу бэлтгэх ёстой байдаг вэ гэхээр
хүүхдүүдийн 9-өөс 12 дугаар ангийн одоо нийт дүнгийн хуулбар буюу high school transcript-ийг бэлддэг байгаа. За тэгээд энэ нь болохоор 1-ээс 8 дугаар ангийн дүн одоо ер нь коллеж аппликейшнд хамаагүй гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд чинь одоо дунд ангидаа дунд муу аваад байвал одоо яг юун дээр алдаад анхаарат байгааг нь хараад тусалж дэмжиж ахиулах тал дээр туслана уу гэхээс айхтар тийм муу дүн авлаа гэж зэмлээд байх шаардлагагүй. Харин 9-өөс 12 дугаар ангийн дүнгууд бол энэ нөгөө транскрипт цаашаа их сургуулиуд руу явна. Тэгэхээр эдгээр нь их чухал дүнгууд байгаа. Энэ дээр одоо 9 дугаар ангиас нь эхлээд анхаарах хэрэгтэй. Тодорхой нэг сэдв дээр одоо BC те дунд муу аваад байвал давтлага авах тэр одоо дүнгийн ахиулах тал дээр анхаарах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр энэ сургуулиуд тэмцэх хамгийн анхны шалгуур нь энэ хүүхдийн чинь голч дүн байгаа. Голч дүн гэдэг нь юу вэ гэхээр үзэж байгаа бүх хичээлүүдийн дүнгийг нийлүүлээд дундчлаад гаргаж байгаа. Тэгэхээр 9 дугаар ангитаа 3.8-тай, 10 дугаар ангитаа 4, 11 дугаар ангитаа 4 GPA-тэй бол дундчлаад нэг 3.9 орчим, 395 ч юм уу те орчим болно гэсэн үг. Тэгэхээр энийг нь 9 дугаар ангиас нь эхлээд анхаарах хэрэгтэй байдаг байгаа. За тэгээд энийг явуулах нь сургуулийн үүрэг. За энэ дээр нэмээд ер нь одоо Аз болон бусад орны их сургуулиуд teachers recommendation аль тодорхой нэг recommendation letter шаарддаг. За Америкийнх бол teachers recommendation letter тэгээд counselor recommendation letter шаарддаг. За teachers recommendation letter нь яадаг вэ гэхээр ер нь болж өгвөл цөм хичээл буюу гадаад хэл, ерөнхий эрдмийн математик, байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээл те аль болох биеийн тамир урлагийн багш нараас авахгүй байхыг зөвлөж байна. Тэгээд ийм багш нараас авч байгаа тодорхойлох цагтлууд байгаа. Энэ тодорхойлох цагтлуудаа авахын тулд ихэнх сургууль өөр гэсэн brag sheet юм уу personal information form гэдэг янз бүрийн одоо нөгөө темплейтүүд байдаг. Тэрэн дээр юу шаарддаг вэ гэхээр одоо тухайн багш бол нэг хичээлийг одоо 40-оос эхлээл 120 хүүхдэд хичээл орж байгаа. Тэгэхээр хичнээн танаа хүүхдийг тэр ангид суудгийг мэдж байгаа ч гэсэн яг тэр ангидаа ямар одоо хэр сайн ямар сэдв дээр илүү сайн ажилласан ямар project дээр илүү одоо тий үр дүн гаргасныг мэдэхгүй учраас сануулгах зорилгоор юм brag sheet одоо тий өөрийгөө тодорхойлсон тийм мэдээллийг багштай өгдөг байгаа. Тэгэхээр энэ зарим сургуулийнх бол энэ баг эссе шиг шахуу хэд хэдийн бүхлэн. Тэгэхээр энийг одоо эртнээс бүглөөд явуулж явах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр одоо жишээ нь Америкийн хамгийн ихний дедлайн 11 сарын 1-нд байгаа. Гэтэл 11 сарын 1-нд энэ аппликейшнаа явуулахын тулд одоо энэ brag sheet-ийг эртнээс бүглэхгүй бол зарим сэдвийн хичээлийн багш нар одоо 70 хүүхдээс 70 хүүхд өөрөөс нь recommendation хүссэн байдаг. Тэгэхээр нэг багш 70 хүүхдэд тодорхойлох загтал бичгийн тулд одоо миний хувьд би л нэг тодорхойлох загтал бичгэж 2-4 цаг зарцуулдаг. Тэгэхээр 70 хүүхдийн загтлыг бичгийн тулд одоо хэдэн цаг шаардлагатай та хэд мэдэн те 280 орчим ихтэй багтаа ч юм уу цаг нэг багш зарцуулах гэдэг шүү дээ. За ингээд овоорцсон байгаа загтууд яг хоцор нь оройтно. Тэгээд энэ оройтох нь одоо энэ хүүхдийн энэ хүртэл ингээд бэлдсэн бүх юм сөргөөр нөлөөлнө. За тэгээд ихэвчлэн Америкийн болохоор хоёр багш, зарим нэг багшийн одоо recommendation letter шаарддаг. Зарим нь бол огт шаарддаггүй. Тэгэхээр сургуулиасаа хамаарна. Тэгээд болж өгвөл өөрийнхөө сургаж байгаа чиглэлийн сэдвийн багш байвал сайн. Жишээлбэл одоо ангаах эсвэл одоо физик, биологиор сурах гэж ивэл тухайн хичээлийн багш байсан дээр за тэгээ нийгмийн ухаан хуулиар сурах гэж ивэл одоо нийгэм улс төрийн багш ч юм уу те эсвэл ерөнхий англи хэлний багш гэх мэт байвал сайн. За тэгээд яг улсын сургууль суралцдаг хүүхдүүдийн нэг хэцүү юм нь энэ тодорхойлох загтлыг нь бичээд өгөх багш нар байдаггүй. Өөртөө бичээд ир гэдэг эсвэл бичээд ирснийг нь явуулж чадахгүй имэйл байдаггүй. Тэгэхээр энийг яалтч өөртөө бичгээс өөр аргагүй тулдаг. Тэгэхээр ээж аав нар маань энэ дээр нэг их туслаарай. Тэгээд ялангуяа англитэй ээж аав нар байвал одоо үнэхээр өөртөө бичгээс өөр арга байдаггүй. Тийм жоохон нэмэгдэлтэй байдаг. За тэгээд counselor recommendation letter гэж бас байгаа. Энэ нь багшийнхаас юугаар ялгаатай вэ гэхээр за ер нь бол counselor recommendation counselor гэдэг нь сургууль болгонд уул нэм counselor байх ёстой юм. Одоо ингээд миний хийж байгаа шиг юм хүүхдүүдэд их сургуулих те бэлтгэх зөвлөгөө өгдөг. Гэтэл Монгол улсын одоо боловсролын хууль дүрмээр нэм counselor байх шаардлага байдаггүй. Тэгэхээр улсын сургуулиуд ихэвчлэн counselor байхгүй. Хувийн сургуулиуд тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ одоо нэг багшид оногдох хүүхдийн тоо маш их. За тэгтээ ер нь яадаг вэ гэхээр энэ багшийнхаас юугаар ялгаатай вэ гэхээр counseling recommendation болохоор тухайн хүүхдийг 9, 10, 11, 12 дугаар ангид 4 жилийн турш хэрхэн одоо сургуультай хувь нэмэр оруулсан, ямар арга хэмжээнд оролцсон, урлагийн үзийг удирдсан уу, багшны баярт одоо манлайлаад хувь нэмэр оруулсан уу гэх мэтлийн иймэрхүү те сургууль даяараа ямар одоо хувь нэмэр оруулсныг нь
асуудаг байгаа энэ counselor brag-sheet. Адил counselor recommendation letter. Тэхийн тулд одоо жишээ сайн сургууль тэгээд энэ counselor үнэхээр ажиллаа хийдэг сургууль бол энэ counselor хүн яах вэ гэхээр багш нараас мэдээлэл авна, эцэг эхчүүдээс мэдээлэл авна, өөрөөс нь мэдээлэл авна. Тэгээд одоо спортын коуч, урлагийн багш эдэрэл тэр хүмүүсээс мэдээлэл авч иж хэд хэдэн source тэг сурвалжийг цуглуулж иж нэг юм letter бичдэг байгаа. За харамсалтай нь бас яг энэ жамаараа Монголд хэрэгждэггүй. Яагаад гэвэл нэг багш тэр оногт гачаал их байгаа. Америкч гэсэн олон хүүхдээ сургуульд бол яг энэ шигээр ингэж явж чаддаггүй байгаа. Гэхдээ ямар ч байсан нэг учир утга нь ийм. За тэгээд хэрвээ хүүхдийн сургууль каунслертай бол энэ хүнтэйгээ одооноос эхлээд одоо гэдэг нь ахлах сургуулиасаа эхлээд маш ойр дотн харилцаа үүсгээд одоо өөрийгөө таниулах тал дээр айл болох анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ counselor хүн энэ high school recommendation, багш нарын recommendation-ыг одоо сануулгах, цуглуулах, тэгээд дээрэс нь school profile report-ыг явуулах үүрэгтэй хүн байдаг. За тэгэхээр school report нь яадаг вэ гэхээр тухайн сургуулийн хөтөлбөр ерөнхий одоо тэр одоо ерөнхий боловсролын ямар одоо хөтөлбөрөөр явж ийн ерөнхий бүтэц тий ахлах дунд бэлтгэл сургуультай юм уу эсвэл дан ахлах сургууль юм уу одоо олон улсын хөтөлбөртэй юм уу зөвхөн Монголын цөм хөтөлбөртэй юм уу одоо ахлах ангийнхных нь дундаж IELTS-ийн оноо хэд байна, TOEFL-ийн SAT оноо хэд байна. За төгсөгчтөнд төгсөөд хаашаа явдаг гэх мэт мэдээллийг харуулдаг. Тэгэхээр энэ яагаад ач холбогдолтой вэ гэхээр college admissions officer-ууд ингээд нийт application ирэнгүүт хүүхдүүдийг одоо ингэж хамаа замбраагүй шалахгүй бүх монгол хүүхдүүдийг нэг хүн Монголоос apply хийж байгаа хүүхдүүдийг тий Америкийн их сургуулиуд байгаа монгол хүүхдүүдийг нэг хүн за тэгээд одоо баруун иргэн ахлах сургуулиудыг нэг хүн Африкт байгаа хүүхдүүдийг нэг хүн гэх мэтлэн ингэж ангилаад ялгадаг учраас одоо Монголын сумын төвөөс apply хийж байгаа хүүхдийг хизээч Америкийн хамгийн хэцүү сургуультай бол харьцуулахгүй. Тэгэхээр тэрэнд энэ нөгөө school report айгүй нөлөөтэй тэгжиж эднэр эхлээд сургуулаар нь ялгаж иж дараа нь бусад юм аавзнэ гэсэн үг. За тэгээд цаглбар гэх юм уу таймлайн одоо энэ байна. College application бүглэх нь одоо түрүүний эхний бас тийм myth байсан 12 дугаар ангидаа ороод бэлтгэхэд ер нь оройтхгүй амжина гэж айгүй хүн боддог. Тийм биш. За үнэхээр хариуцлагатай ээж аав нар бол 9 10 дугаар ангиас эхлээд бэлдээд ингээд анхаарал эхэлж байгаа. 9-т бол харьцангуй бас эртэт нь гол нь хүүхдийнхаа дүн, голч дүн тэгээд хичээлс гадуур хийж байгаа юмд анхаарал явж хахад болно. За тэгээ 10-аас ер нь жоохон энэ SAT, PSAT эдэрт бэлдээ те яг суур англи хэл математикийн сайн байна уу анхаарал. Тэгээ 11-р ангийн одоо энэ намраас эхлээд хүүхдүүд аягүй сайн одоо бэлтгэх хэрэгтэй. Ер нь ахлах сургуулийн 11-р анги хамгийн ачаалттай хамгийн завгүй хэцүү үе байдаг ялангуяа Америк хүүхдүүдийн хувьд. За тэгээд энэ яадаг вэ гэхээр энэ үед одоо бид нар ингээд PISA, SAT-д ингэж бэлдэж явах хэрэгтэй. За тэгээд хэрвээ AP хөтөлбөртэй Америк сургуулиуд байдаг бол энэ шалгалтуудаа жишээлбэл өгнө. Тэгээд ямар тэтгэлэг хаана байна энийг бол одоо бүр ингээд намраас нь эхлээд судалж явах хэрэгтэй. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрдөг. Тэгээ нэг мэтгэл одоо 12 дугаар ангинд болчдөг учраас энэ судалгаагаа бол завтай үе дээр эртнээс хийж явах хэрэгтэй. За тэгээд 11 дугаар ангийнхаа намраас энэ сургуулийнхаа нөгөө shortlist буюу college list-ийн чагсаалтыг гаргаад аль аль сургууль би өргөдлийн материалаа явуулах вэ гэдгийг ингээд тооцоглох хэрэгтэй. За жишээлбэл энэ сургуулийн судалгаа хийж байхдаа нэг сургууль дээр ер нь дунджаар нэг сургуулийн вебсайт дээр дунджаар нэг 4-5 цаг зарцуулах хэрэгтэй. За тэгээд 5 сургууль судлаа. Тэрнээс 2 нь таалагдлаа, 3 нь таалагдахгүй. Таалагдсан 2 нь энэ нөгөө яг apply хийх shortlist руу орох хэрэгтэй. За нөгөө 3 нь тэгээд одоо эрг гомж нь хажиж байгаа тий. Гэх мэтлэн ингээд 7 хоногтой 2-7 хоногтой 2 сургууль нэмээд яваад байж эцсийн байдлаар энэ яг чанартай өөрт нь таарсан тохирсон тийм сургуулийн лист бүртнэ. За тэгээ хэрвээ боломжтой ялангуяа Америкт байдаг одоо ямар хүмүүс оролцож байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Америкт байдаг ээж аав нар байвал энэ хүүхдүүдэд дагуулад college visit-үүд хийх хэрэгтэй. Ялангуяа өөрийнхөө амьдардаг орчин тойрны заавал нөгөө зардал болгож онгоцон суухгүйгээр мөн энэс гадна тэгээ college visit нь цэвэр үн төлбөргүй байдаг. Хэрвээ хэн нэгэн таанараас одоо college visit хийхин тулд төлбөр нэг чиглүүлсэн буруу шүү. Тухайн сургуулийнхаа вебсайт руу ороод campus tour хий college visit хийгингүүд нэг 2 цаг орчим ингээд та нарт мэдээлэл өгөхөөс гадна сургуулийнхаа ингээд дотор гадар орчинтай нэг танилцуулдаг тийм байгаа. Монголд байгаа ээж аав нар маань college campus-ыг болохоор virtually тур хийж болно. Одоо 360 тэгээд янз бүрийн видео, янз бүрийн тийм creative хэлбэрээр кампусуудыг үзүүлдэг болсон байгаа. За тэгээд 100-аас нь эхлээд одоо энэ нөгөө те ямар сургуультай хизээ apply хийх вэ? Дедлайнуудаа ингээд тогтоогоод өөртөө дедлайнаа гаргах хэрэгтэй. Сургуулийн дедлайн биш.
За тэгээд эсэйг бол 100-аас эхлээд бичих хэрэгтэй. За энийгээр л одоо хүүхдүүдэд анхааруулж захиж хэлээрэй гэж гуй. Цагийг нь тулгах биш. Энэ эсэйний сэдв юу вэ? Хэдэн үг хэрэгтэй? Алиа сургууль supplemental essay-тэй тий. За тэгээд тэр эргэн тойрны одоо англи хэлтэй хүмүүс багш нар тусалж дэмжих ментор юу гэдгийг каунслеруудаас энэ эсэйг хэрхэн сайн бичих талаар зөвлөгөө аваарай. За тэгээд 8 сарын 1 гэхэд одоо жишээ нь common application одоо явуулах одоо эрхэн нэгдэж байгаа юм тухайн жилийн одоо 2026-ны хүүхдүүд бол 2025 оны 8 сарын 1-ээс college application-ы submit хийх эрхэн нэгдэж байгаа. Тэгэхээр 8 сарын 2 гэхэд аппликейшн явуулж болно гэсэн үг. Тэгэхээр энэ аппликейшн нэгдэх үед одоо материалаа бэлдээд ингээд юмнуудаа анхнаас нь ингээд бөглөө явж байхад асуудалгүй. Одоо ч гэсэн аккаунта common application дээр үүсгэхэд эртдэггүй шууд энэ 8 сарын 1 болоход дараа жилийнх руугаа апдейт хийгээд мэдээлэл чинь шилжээ явчихна. Тэгэхээр төрүүлж бэлдлээгээд юм чинь устдахгүй. За тэгээд болж өгвөл 100-аасаа эхлээд багш нараасаа letter of recommendation тодорхойлох захидлуудаа хүсээд эхлэх нь зүйтэй. Яагаад вэ гэхээр энэ letter of recommendation маш их цаг зав орно. Тэгээд багш нар бас зуны амралтаа ашиглаад зарим багш нар энийг бичээ явуучвал амар. Яагаад вэ гэхээр 9 сар ингээд одоо хичээл шинээр нэгдээд бужигч өнгөрөөд дээрэс нь яг энэ намрын сертификатууд байдаг. За тэгээд удахгүй 10 сарын эхний 7 хоног багш нарын баяр байдаг. Ингэж итл 11 сарын 1 буюу хамгийн ихний early decision, early action deadline болдог. За тэгэхээр энэ мэтчлэн одоо юм маш чухал цаг хугацаа явж байгаа. Тэгэхээр юмыг заавал тулгаж хийхгүйгээр эртхэн бэлдээрэй гэж байгаа тий. За тэгээд 12 дугаар ангийнхаа 9 сараас эхлээд болж өгвөл энэ нөгөө transcript одоо тодорхойлох захидал тэгээд энэ нөгөө оноонуудаа сургуулиуд руу явуулж явах хэрэгтэй. За тэгээд энэ Америкийн application season бол ингээд early decision, early action гэдэг нэг юм эхний одоо сонгон шалгаруулалтын үе гэх юм уу те шаттай. За тэгээд тэрэндээ хүссэн сургуультай тэнцээгүй юм уу одоо сангалтай тэтгэлэг авах хүмүүс regular action дээр apply хийх хэрэгтэй. За эсвэл зарим сургуулиуд early decision 2 гэж байгаа тэрнд apply хийх хэрэгтэй байдаг. За тэгэхээр энэ талаар одоо өөр слайдууд гарч ирнэ. Гэхдээ ер нь ямар ч байсан мэдээд авчих хэрэгтэй. 11 сарын 1 гэхэд 1-р раунд 1 сарын 1-ээс 2-р раунд байд юм аа. За ихэнх хүүхдүүд яадаг вэ гэхээр хэд өөртөө итгэлгүйгээс болоод эсвэл юмыг хойшин тавьснаар энэ 1-р раундад өгч амжихгүй 2-р раунд руу хойшлуулдаг. Тэгээд энд хойшлснаар та нарын тэнцэх магадлал багасна, тэтгэлэг багасна гэд товчхон танилцуулчих да. Тэгээд 30 минут өнгөрсөн байх юм. За тэгээд 10 дугаар ангийн хүүхдээ ээж аав нар бол одоо ингэ хүүхдүүдийнхаа Америкт бол ахлах ангийн хичээлүүдээ сонгодог юм давуу талтай. Тэгэхээр энэ хичээл сонголтын дээр нь аюух анхаарах хэрэгтэй. Ялангуяа одоо нийгмийн ухаанаар гүнзгий хичүүл нийгмийн ухааны хэцүү AP хичээлүүд аваад байгалийн ухааныг хөнгөлөөд эсвэргээрээ те байгалийн ухаанаар сурах хичээл байгалийн ухааны хичээлүүдийн AP аваад нийгмийн ухааныг хөнгөлөөд гэхдээ энэ сургуулиасаа шалтгаалan зарим сургуулиуд хангалттай AP бол байдаггүй гэх мэтлийн онцлогтой. За тэгээд цаг би ганцхан цагийн хугацаатай байгаа те зөв чимгээ. Яг зүгээр. Тэгээд цаг нь өөрийн чинь цаг зүгээр бол хэдүүлээ жоохон. Би нэг цаг ярьчих би 30 минут асуулт тавил таа. За тийм. Окей. За тэгээд ялангуяа энэ 11 12 дугаар ангиас эхлээд advanced placement буюу энэ Америкийн хөтөлбөр AP хөтөлбөр байгаа. Энийг бол энэ нь юу гэсэн утгатай вэ гэхээр энэ коллежийн төвшний хичээлүүд байдаг. Коллежийн төвшний хичээлүүдийг авсны давуу тал нь юу вэ гэхээр хүүхдүүд нь ахлах сургуультай коллежийн төвшний хичээлдээ одоо ингээд тасаад тий энэ ачааллыг даах чадвартай болж ийн гэсэн үг. Тэгэхээр магадгүй Монгол дахь Америкийн сургууль болон өөр одоо хэд хэдэн сургууль байдаг гэж магадгүй. Тэгэхээр тийм байвал одоо сайн одоо A-levels бас энэтэй адилхан гэсэн үг шүү. A-levels чинь Америкийн одоо Английн Cambridge-ийн хөтөлбөрийн A-levels нь AS level, A-levels нь тухайн хүүхд чинь одоо их сургуулийн түвшний хичээл авч ийна гэсэн үг. Тийм учраас маш их ачаалттай байдаг. За тэгээд энэний давуу тал нь юу гэхээр хэрвээ AP хичээлээ аваад AP шалгалт өгчих юм бол хүүхд чинь их сургуультай ороод тухайн хичээлийг одоо хаалгаад кредитийг асуулж болно гэсэн үг. Тэгэхээр статистикийг AP-гээр авчаад тэгээ хүүхд чинь AP шалгалтаа өгөөд 5-аас дээш оноо авчих юм бол юу яах шаардлагагүй. Нэгдүгээр курстэй статистик суухгүйгээр шууд тэрийг хаалгаад
кредит асууж болно гэсэн төлбөрөөсөө тийм л онцлог давуу талтай байгаа. Нөгөө тээгүүр яг хуу ихэнх хүүхдүүд энийг авч өрсөлддөг учраас одоо сургуультай олгогдож байгаа хичээлүүдээс хамгийн ачаалтыг нь авч үгүй юу гэдгийг л одоо тухайн college admissions шалгаж байгаа. Ерөнхий боловсролын одоо Монголын сургуулийн хүүхдүүд бол хэрвээ байхгүй бол энийг заавал авах гэдэг шаардлага байхгүй. Угаасаа олгогдохгүй байгаа нэг бол хүчтэй хэрэггүй. За тэгэхээр 10 дугаар ангийн хүүхдүүд бол одоо энэс ингээд AP-д ямар боломжуудын тэдрийг мэдээд тэгээд бусад шалгалтуудыг одоо тооцоглоод бэлдэж явах хэрэгтэй. За тэгээд хэрвээ одоо өөрөө чи сонгосон мейжер ингээд тодорхой болцсон бол ямар хичээлүүд шаардж ин тэрийг нь мэдэх хэрэгтэй. 11 дугаар ангийн хүүхдүүд бол одоо ингээд бас ачаалттай хичээл аваад SAT-д бэлдэж эхлэх хэрэгтэй 11 дугаар ангиасаа. Тэгээд AP A-level шалгалтуудаа бэлдэнэ. За AS level 11 дугаар анги бол за тэгээд тухайн нөгөө тодорхойлох цагтлах авах багш нартайгаа нэлээд ойрхон харилцаа тогтоогоод багшаа одоо би ингээд намраас ингээд applied-н та намайг тусалж дэмжээрэй ингээд кофе дөрөө сайхан зузаан харилцаа тогтоод юм уу яа тийм энийг дэмжих хэрэгтэй. За ер нь бол би Монгол сургуулийн багш нарыг баг сүүлдээ явуулахгүй удаад ээж аав нарын сургууль дээр нь очиж шахахаас өөр аргагүй байдалд маш олон тохиолдол хүрж исэн. Тэгэхээр одоо энэ тохиолдолд та нар маань орж ирнэ шүү. Одоо багш нарын сургууль дээр очиод уулзд юм уу, шахт юм уу, уцталт юм уу ер нь бол эцсийн бүлэгт энэ бол багш нарын үүрэг. Гэхдээ яг Монгол сургуулиудад энэ яг тийм соёл болж тогтоогүй байгаа учраас бас нэг жоохон цааргалах хандлагатай нөгөөтэйгөр бас хитний бэрхшээл байна. За тэгээд болж өгвөл энэ нэг өөрийн гэсэн одоо сургаж байгаа мэрэгчлэлтэй мэрэгжлийн хичээлээр төвлөрөөд энэ судалгааны ажил юм уу нэг тийм янз бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд эхлүүл зүгээр. Овчхондоо юу вэ гэхээр за одоо таад маань ярьсан юм бүгдийг марцсан бол ер нь аль бол сургуульд олгож байгаа хэцүү хичээлүүдийг аваад тэгээд SAT-д бэлдэж эхлээд юу явуулах айгуу тоочны бодох хэрэгтэй. Одоо энэ аппликейшн дээр яг ямар мэдээлэл оруулаад ямар мэдээлэл оруулахгүй байхаа гэсэн үг. За тэгээд өөрийнхөө сонгож байгаа одоо хичээлүүдэд анхааралтай одоо сонгох ёстой. За чинь том сургуулиуд хөвчлэн одоо өөрсдийн гэсэн шаардлага байдаг. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр энэ core цөм 5 хичээлийг 4 жил авсан байхыг шаарддаг. Жишээл 4 жил математикийн хичээл, 4 жил английн хичээл, 4 жил байгалийн ухааны хичээл, тэгээ 2-4 жил хоёр дахь гадаад хэл буюу Хятад, Япон, Испани, одоо Франц хэлнүүд төв амил хоёр дахь гадаад хэлээр заадаг. За тэгээд нийгмийн ухааны хичээл байх шаардлагатай. За тэгэнгүүт одоо энэ нөгөө extracurricular буюу энэ сайн одоо хичээлээс гадуурх юм биш нэлээ. Хүмүүс ээж аанаар болохоор энийг сайн дурын ажил гэд бодоод байдаг. Яг нь сайн дураараа хийж байгаа нь үнэн. Гэхдээ заавал одоо тийм нөгөө зов зүдэрсэн хүмүүс туслах гэдэг утгаар нь ойлгож болохгүй шүү. Энэ бол зүгээр хичээлээс гадуурх одоо нөлөөл импакт нөлөө тэгээд хичээлээс гадуурх хөтөлбөр гэсэн үг. Тэгэхээр extracurricular-ийн гол зорилго нь юу вэ? Яагаад та хүүхдийг сайн дур ажил хийж үгүй юу? Хичээлээс гадуур ажил хийж үгүй юу? Асуугаад байгаа гэхээр одоо энэ зөвхөн аппликейшнд харагдахын төлөө биш, зөвхөн энэ сургууль таалагдахын төлөө биш. Эсвэргээрээ одоо ийм ажил хийснээр таны хүүхдтэй ийм хувийн зан чанарууд ингээд бий болгож байгаа энэ ажлынхаа үр дүнд одоо манлайлал За эсвэл интеллект судалгааны ажил хийсэн бол одоо ингээд өөрийгөө хичээлээс гадууртай ажиллаад ийм юмд хамрагчиж за одоо нийгмийн сайн сайхны төлөө ажил хийсэн бол за энэ хүүхд бусдыг гэсэн сэтгэлтэй юм сайхан хүн байна. За одоо юу гэдэг нэг төсөл эхлүүлсэн чинь тэр нь ингээд амжилтгүй бүтлгүүцсэн бол тэрийгэ даван туулаад гарцсан бол одоо юм resilience-тэй зовлон зүтгүүрийг даван туулах чадвартай юм хүүхд байна. Ерөөсөө огт байхгүй сургууль дээр байхгүй шинээр санаачилсан болоо энэ ста креатив хүүхд байна. За тэгээд одоо 9 дугаар ангиас 12 дугаар ангиа дуустлаа нэг юм дээр ажилласан хүүхд бол за энэ ста тууштай хүүхд байна ч юм уу ийм зан чанаруудыг одоо хүүхдээс чинь харж байгаа. Тэгэхээр нөгөө энэ дээр яг анхаарах юм нь юу вэ гэхээр одоо хүүхдүүд I organized an event at my school. Би сургууль дээр янз бүрийн арга хэмжээ зохион байгуулсан гэд хэлдэг. Тэгээд so what тэрний цаана энэ сургуулиуд юу байгаа гэхээр show me don't tell me гэсэн тийм одоо санаа явж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би зохион байгуулсан гэхээс илгүй зохион байгуулсны чинь хүмүүс одоо тэр бичсэн activity-гээс чи харж байгаа. Тэр зохион байгуулахдаа ямар ур чадвар одоо хувийн давуу талыг одоо эзэмшсэн бэ гэдгийг чинь л энэ extracurricular гарч нь харах гэдэг. За тэгээ common application дээр бол 10 хүртэлхийг бичих боломжтой байдаг. Юун дээр бусад сургуулиуд бол тэгээд өөрийнхөө хийсэн хэмжээгээр бичээрээ зарим нь хязгааргүй, зарим нь 5 хүртэлхийг бичих цай олгодог. За тэгээд энэ дээр жишээ нь заавал төлбөртэй юм ерөөсөө байх шаардлагагүй одоо
төлбөргүйгээр өөртөө санаачлаад хийх юм зөндөө байгаа. За өөр жишээ харуулъя. За тэгээ болж игэл ийм одоо unusual тийм өрмөц юм байвал зүгээр. Энэ дээр яг юуг анхаарах хэрэг Монгол хүүхдүүд одоо нөгөө Монголд ганц тийм нийгмийн төлөө хийж байгаа юмд болгоод ш тэр үе нөгөө ичидийн оронд л ханд өгөрөгдөг ч юм уу. Эсвэл туулгалыг цэвэрлдэг. Эннээс өөр юм ингээд хүүхдүүдийн аппликейшнээр харагддаггүй. Тэгэхээр одоо янз бүрийн төрийн бас байгууллагууд залуучдын төлөө янз бүрийн хөтөлбөрүүд бий болж байгаа. Тэгэхээр тэд нар юу вэ чих тавьж агаад хамрагдаад эртнээс судалж агаад нас нь хүрэхгүй болоод тий. Окей, хойтой хамрагдгийг төлөвлөгөө гаргаж агаад хүүхдүүдэд явуулах хэрэгтэй. Хэрвээ өөртийн чинь яг хамрагдах боломжтой сонирхож байгаа юм байхгүй бол өөртөө энийг үүсгээд санаачлаад явах бас боломжтой. За тэгээд болж игэл ингээд тийм урт хугацааны тууштай юм байсан дэр. Тэрнээс ингээд 1-2 удаагийн яг байж болно гэхдээ энийг бол тийм айхтар бас дэмжихгүй 1-2 удаагийн те одоо юу гэдэг би 2 цаг ингээд нөгөө эмнэлэг дээр ажилласан ч юм уу. Тийм хоёрын хооронд юмнууд бас ингээд те depth юм яг нөгөө үр дүн багтай юмнууд бол бас сонин. За энэ extracurricular бас нэг анхаарах юм нь юу вэ гэхээр хүүхдүүд дүүнрээ асарсан, настай хүмүүсийг эмээ өвгөө харсан гэр бүлийн ажил хийсэн. Одоо ялангуяа Монгол хүүхдүүд аягүй их байдаг. Америкт бол түгээмэл биш, барууны орнд түгээмэл биш. Монгол хүүхдүүд бас их хийдэг юм нь юу вэ гэхээр дүүнрээ хардаг, ээж аавдаа тусалдаг, гэр орноо цэвэрлэдэг, зарим нь ажил хийдэг те. Тэгэхээр ийм юм байвал энийгээ бас энд оруулж болдгоо шүү. Тийм болохгүй гэсэн юм ерөөсөй байхгүй. Харин ч эсрэгээрээ давуу тал харагдана. Яагаад гэвэл одоо энийг яагаад хэлж байгаа гэхээр яг ээж аав нар юу гэж тэр чинь одоо ингээ те extracurricular болох юм. Гэтэл нөгөө хүүхэд нь өдрийн 3 цаг баг дүүгээ хардаг, 1 цаг хоолоо хийдэг, 1 цаг гэрээ цэвэрлдэг гэж болно шүү дээ. Тэгээд энийгээ бас тайлбарлаж болно. Ингээд би гэр орны ажилд ийм их ач холбогдол гэж оролцдог учраас би ингээд бусад юмд оролцох боломжгүй байсан юм аа. Эсвэл манай гэрийн одоо те орлого морлогын юмд ингээд хүрдгүү маач гэдэг юм. Тэрийг тайлбарлаж болдгоо шүү. За тэгээд өөрийн чинь одоо extracurricular хийж байгаа сонирхол чинь extracurricular хийж байгаа юм чинь энэ та бүхний нөгөө personal narrative application-тай уялдах хэрэгтэй. Одоо өөрийгөө нэг тийм хэдүүлээ яг 3 өгүүлбэрээр тодорхойлсон тийм application team narrative байх хэрэгтэй. Одоо юу гэдэг нь одоо тий болдоо бол одоо юу neuroscience тий судлах сонирхолтой хүүхэд тэгээд энэ чиглэлээрээ ийм одоо янз бүрийн одоо extracurricular хичээл гадуур юмд хамрагдсан өөргөдөө ажилласан ийм хүүхэд байгаамаа гэдгээл гаргаж ирэх гэх нэг юм өөрийн гэсэн storytel байх хэрэгтэй товчхон доо тий. За тэгээд одоо жишээлбэл энэ байна. Юу хийж боломжтой юм бэ? Төлбөр төлөхгүй бол гэж асууж ивэл те. За энэ extracurricular 3 төвшөнд ялгана. Сургуулийн хэмжээнд буюу одоо дүүргийн орчин тойрон те өөрийнх нь яг хүрээлэн буюу хэмжээнд эсвэл одоо бүс нутгийн хэмжээнд эсвэл олон улс болон үндэсний хэмжээнд гэж ялгаж болно. За тэгээд хамгийн ихтэй 10-ыг оруулдаг гэсэн. Тэгэхээр жишээлбэл одоо энэ хүүхд сургуулийнхаа номын санд компьютер худалдаж авахт нь $5,000 босгоод танд өргөсөн байна. Энд бол мэдээж мөнгө шаардлагагүй 5,000 төгрөгөөр одоо подолк аваа 50,000 зардаг ч юм уу тиймэрхүү байдлаар энэ нөгөө fundraise хийх зөндөө олон боломжууд байгаа. За жишээлбэл энэ tutoring club те 30 хүүхдийг уриалаад багш болооч гээд нийт одоо жишээ нь энэ одоо юу гэдэг хичээлдээ сайн хүүхдүүд хичээлдээ жоохон тааруу байгаа 100 хүүхдэд хичээл заасан байх байдал. Эднэрт бол ямар ч мөнгө зарцуулахгүй зүгээр л ангитай хийх хэрэгтэй тийм үү. За тэгээд энэ сургууль дээр махгүй мондыг санаачилсан байна гэх мэтлэн. За энэ regional бүсийн хэмжээнд болохоор яасан байж болох вэ те энэ одоо нэг олон нийт хамрагдсан 5,000 майл ах та бодвол 5,000 майл юм уу километр ч юм уу те гүйсэн юм уралдаан зохион байгуулсан байна. За тэгээд юм номын сан санаачилсан байна. За олон улсын түвшинд яаж болох вэ? YouTube, Facebook channel үүсгээд сургалт явуулж болно. Энэ Model United Nations Монгол хүүхдэд аяг хамрагддаг энэ байж болно. Тэгээд Red Cross тэ сайн дурын ажил хийсэн байж болно. Тодорхой уралдаан тэмцээнд бас оролцсон байж болно. За энэ ташрамд хэлэхэд яг common application дээр бол хамгийн ихтэй 5 одоо шагнал уралдааныг дурдах боломжтой. Тэгэхээр хүүхдүүдэд уралдаан тэмцээнд аль болох эртнээс бас хамруулж явах хэрэгтэй. Дунд ангих бол тооцохгүй. Тэгэхээр 9-10-аас эхлээд одоо хаана ямар уралдаан тэмцээн байна. Тэгээд ихэвчлэн сургуулийн юмд хамрагдаад багш нарт найдаад байх хэрэггүй. Ягаад гэвэл багшаас шалтгаалаад бас тийм идэвхгүй байдаг. Тэгэхээр өөрсдөө та нар хүүхдийн чинь онцлог юу вэ, сонирхол нь юу вэ тэрний дагуу уралдаан тэмцээнд оруулаарай. За тэгэхээр 10 дугаар ангийн хүүхдүүд бол одоо сургууль дотор болон сургуулиас гадуур ямар одоо юм өөрийг нь хөгжүүлж болох тийм хөтөлбөр юу вэ хамрагдахыг хичээх хэрэгтэй. За тэгээд өөрийн гэсэн чинь те пашн өөрийн чинь тэр цаанаас ундраад байгаа дур сонирхол юу вэ? Тэрнийхээ дагуу ингээд өрмөц тийм юм одоо хийхийг хичээгээрэй. За тэгээд янз бүрийн уралдаан тэмцээнд болж өгөл оролцоод ах хэрэгтэй. Хэрвээ байхгүй ээж аав нарын туслаад зохион байгуулж болох ч тийм үү.
За тэгээд 11-р ангитай яг гэхээр одоо энэ бүх өөрийнхөө цуглуулсан хийсэн те extracurricular хичээлээс гадуур юмнуудаа ингээд анализ хийгээд юун дээр илүү хийгээд байна. Зөвхөн хичээл хийгээд байна уу? Зөвхөн спорт хөөгээд байна уу? Зөвхөн урлаг хөөгээд байна уу? Энэ дээр анхаарч агаад тэгээд эндээсээ хэдүүлээ юу сул тал болоод байна, юу байхгүй байна. Тэрийг нөхөж аль болох оройтог үдээр нь 11-р ангитай хийх хэрэгтэй. Тэгээд яг тэг болж игэл нэг 2-3 манлайллын тийм боломж, манлайлал харуулсан тийм боломж одоо хамрагдах хэрэгтэй сургууль дотроо тий. За тэгээд 11-р ангид бол өөрийн гэсэн мөрөөдлийн сургуулиудаа судлаад тэр сургуулийн хүүхдүүд чинь ер нь юунд хамрагдсан 10 жилд байхдаа тэр сургуулийн хүүхдүүд чинь одоо яг ямар шалгуур хангачаад тэнцээд байна гэдгийг бас судалжуул зүгээр. За тэгээд одооноос эхлээд ингээд өөрийнхөө хийсэн хувь нэмрийг яг тий quantify гэж юм. Тэр нь юу гэсэн үг гэхээр түрүүний хэлсэнчлэн $5,000 цуглуулсан. Эсвэл 100 хүүхдэд 30 одоо багш манлайлаад ингээд хичээл заасна гэдэг. Яг юм тоотой импакт байх хэрэгтэй. Тэгэхгүй одоо юу гэдэг. За хэрвээ туул голыг цэвэрлэе гэж бодъё те. Хэрвээ туул голыг цэвэрлсэн бол 50 кг үгүй 50 кг хог түүснэ. Эсвэл 50 шуудаа хог түүснэ гэдэг юм. Ингээд тоотой баримттай байх тусмаа ихтгэл үнэмшил төрүүлнэ. Тэрнээс ингээд тийм ерөнхий байвал бас ихтгэл үнэмшил төрүүлэхгүй те. За тэгээд өөрийнхөө сонирхлын дагуу боолж өгвөл юм судалгааны ажил төсөлд хамрагчвал бас тэргээр. Тэгэхээр одоо энэ дээр ээж аав нар хүүхчин сонирхож байгаа юм байвал одоо цалинтай цалингүй найзахын компани те байгууллагт нь ажиллаулаад дадлага хийх бас их зүгээр туршлага болдог. За тэгэхээр энэ extracurricular хичээлс гадуурх юмд хамрагдахтай хүүхдэд маань ер нь болж игэл юм баланс хэрэгтэй. Одоо ингээд 100% сургууль дотор юмд хамрагдаад байх биш. 100% одоо юу хичээлс гадуур биш те. Болж игэл хоёр нь ийм нөгөө сайн дурын ажил хийх хэрэгтэй. За 3-5 нь ийм өөрийгөө манлайлагч гэсэн гэдгийг харуулах хэрэгтэй. Манлайлагч гэдэг нь заавал одоо ийм одоо тухайн клубын президент, багийн капитан те эдгээр байх шаардлагагүй. Зүгээр тухайн орсон өөрийнхөө хүрээлэлдээ ямар санаачлах шинээр гаргаж ийн, юу өдөрж нэг арга хэмжээг одоо те удирдаад явсан ч байж болно. Тиймэрхүү юм байж болно. За тэгээд 1-3 нь болохоор юм хичээлтэй холбоотой тийм activity байж болно. За тэгээд 1-2 нь хичээлээс гадуур, нэг нь бүр өөрт нь онцлог тийм юм гэж болно. Одоо жишээ нь морь уйдаг хүүхэд гэж болно шүү дээ. Ялангуяа Монгол онцлог тааруулаач юм. Тэр одоо товчхондоо хэлэхэд нэг сургуулийн аппликейшн 40,000-аас эхлээд 120,000 хүүхэд өрсөлдөж байгаа. Тэр нь 1000-аас эхлээд 7,000 суудал дээр өрсөлдөж байгаа. Тэгэхээр хүүхдийн чинь тэнцэх магадлал 3-аас 15% байна. Ялангуяа топ сургуулиуд. Тэгэхээр тэр 120,000 өргөдлийн материалаас юугаараа ялгарх вэ гэдэг нь аюул чухал. Тэрэн дээр энэ одоо тэр хүүхдийн чинь онцлог байх хэрэгтэй. Тэгэхээр Монгол хүний онцлог юу вэ? Тэрнээс яг би одоо юу ч хийж болно л та. Гэхдээ тийм одоо ерөнхий generic клишэ буюу одоо өлег болсон юм бичээрэй гэж байна. За тэгээд essay маань айгуу чухал. Essay дээр болохоор common application 650 хүүхдэд байдаг. За түрүүний миний хэлсэн улсын application систем өөр гэхдээ хөвчлэн үндсэн нэг essay бол заавал шаарддаг. За common application дээр энэ 7 сэдвээс аль нэгийг нь сонгоод тэрэндээ хариулдаг. Гэхдээ жишээлбэл энэ essay background, identity, interests and talents гэж юм те. Нэг асуултанд 4 юм асууж ин. Энэний аль нэгийг нь сонгоно гэсэн үг. Background чинь юм уу? Identity чинь юм уу? Interest чинь юм уу? Talent юм уу? Яг үндсэн бүтэн асуулт нь 2-оос 4 өгүүлбэртэй байдаг. Тэр өгүүлбэр дотор байгаа асуулт болгонд хариулах ёстой. За тэгээд энийг та хэд common application-оор ороод өөртөө харж байна. Ямарсан юм 7 асуулт байдаг. Энийг одоо ингээд жишээлбэл 11-р ангийн хүүхдүүд одооноос мэдээд би алийг нь сонгох вэ? Би алинд нь хариулах вэ? Аль нь намайг бүрэн дүүрэн илэрхийлж байгаа вэ? Алинд нь одоо би яг энийг гоё жишээ дурдах боломжтой вэ гэдгээ бодоод явж явах хэрэгтэй. Ягаад гэвэл цагийг нь тулгах тусам мессеж нь ийм шалуу дутуу гарч ирнэ. За энэ 7 дахь нь болохоор дуртай сэдвээ сонгож байгаа. Энэ жоохон wild card буюу хитрхи өргөн хүрээний байждаг. Тэр нь болохоор хүүхдүүдэд ингээд яг хариулахад жоохон хэцүү. Тэгэхээр болж үйл эхний 6-аас хариулжвал болно. Энэ эхний 6-ад ер нь багтахгүй сэдв гэж байхгүй. Тийм байгаа. За тэгээд энэ дээр бас нэг анхаарах юм нь гэж хэлээ. Энэ сандахаар хэлье. За тэгээд менесей бол ийм чухал үүрэгтэй байгаа. За тэгээд доод үгийн хэмжээ гэж байгаа, дээд үгийн хэмжээ гэж байгаа. Угаасаа 650-аас ихтэрч болохгүй. За энэ эсей маань сонгосон бүх сургууль руу чинь явна. Тэгэхээр энэ эсей дотроо одоо юу гэдэг сургуулийн нэр дурдж болохгүй. Би Harvard явмаар байгаа учраас Stanford-д явмаар учраас гэж ерөөсөө дурдж болохгүй. Ягаад гэвэл энэ сургууль чинь бүх сургууль руу явна. Тэгээд энийг personal essay гэж байгаагийн учир жандсан би personal гэдэг нь personal байх хэрэгтэй. Яг л чиний тухай асууж байгаа.
Хүүхдүүд яадаг гэхээр за би ингээд энэ багш маань миний амьдралд маш их нөлөө үзүүлсэн энэ багшийн тухай ингээд багшийнхаа тухай бичиж явчихдаг. Хэрвээ хэн нэгний тухай бичмээр байгаа бол одоо нийт эссе чинь 6-ны 1 ч юм уу те 7-ны 1 л тэр хүний тухай 3 өгүүлбэр байж болно. Тэрнээс ихтэй болохгүй. Тэгэхгүй тэгээд ингээд те багшийнхаа тухай бичээрэй гэсэн юм шиг ингээд багшаагаа л магцаараа дуусчдаг тийм байж болохгүй. За тэгээд энэ юу болгонд ач холбогдол өгөөд хариулах хэрэгтэй. Тэгээд энэ дээр одоо би хамгийн одоо анхаарад сайн үг одоо юу гэдэг юм эссе хамгийн сайнаар бичих боломж нь нэгдүгээр эрт бэлдээд хоёрдугаарт бусад хүүхдүүдийн эссеийг унш. Интернетээр дүүрэн эссеийг багаад Harvard тэнцсэн, Stanford тэнцсэн эссеинүүд байгаа. Эдрийг аль болох уншаад ингээд санаа авах хэрэгтэй. За тэгээд энэ дээр бол хүүхдүүдийн гаргадаг хамгийн том алдаа нь юу вэ гэхээр 17, 18 жилийн амьдралыг бүгднгийн 650 бичгээд багтаах гээд зовчдөг. Тийм юм ерөөсөө шаардлага байхгүй. За тэгээд юу байх ёстойг энэ дараагийн слайдаар гарч ирнэ. За үүнээс гадна supplemental essay гэж түрүүний миний хэлсэн байгаа 50-аас 200 үгтэй эссейнүүд байдаг. Зарим нь бол өөрийгөө 3 үгээр илэрхийлнэ үү гэж байгаа тий. Зарим нь бол ингээд за тий how has your lived experience shaped you? Чиний одоо өнгөрсөн тулсан амьдрал чинь чамайг одоо яаж ийм одоогийн байгаа хүн болгосон байж гэдэг юм. Тиймэрхүү юм асуу. Өөрийгөө 250-аас 300, 200-аас 250 үгээр танилцуулна гэх мэтлэн. За Колумбиа жишээлбэл илүү урлаг талын арт фокус сургуулахаар ингэ те чиний одоо уншсан ном, эссе, шүлэг, богино түүхүүд одоо чамайг одоо high school-ийнхаа туршид уншсан номууд чинь юу вэ? Жагсаагаар гэж шууд жагсаал асууж байгаа байхгүй юу? Жишээлбэл хэрвээ ном уншдаг хүүхдүүд одоо энэ асуултыг уншичаад oh no гэд ном уншиж эхлэх хэрэгтэй. Хэрвээ ийм шүлэг мүлэг уншдаг бол oh no одоо ийм асуулт Колумбиа асууж юм би Колумбиад явмаар байна. За шүлэг уншия гэх нэг хэдэн нэр ядаж зоох хэмжээний уншсан байх хэрэгтэй. Тэгээ магадгүй энэ дээр худлаа ярьжлахгүй яагаад гэвэл ярилцлагын үеэр асууж болно шүү дээ, тэ. Гэх мэтлээ ингээд энэ асуултуудыг эртнээс мэдхийн давуу тал нь юу вэ гэхээр энэ асуултандаа хэдүүлээ одоо сайн хариулах боломжтой гэсэн үг. За тэгээд би эдрийг алгасан явчих цаг дуусах гэдэг учраас бичиж чадвар сайтай байх хэрэгтэй. Өөрийн гэсэн одоо өнгө аяс тимээ гаргаж ирэх хэрэгтэй. Мөрөөдлийн сургуулиудынхаа эссеюдыг эхнээс нь уншаад явах хэрэгтэй. Тэгээд ер нь бол аль болох драфтыг 11-р ангитай гаргацсан байх хэрэгтэй. За тийм ээ. За тэгээд эссегээ юугаар бичих вэ гэдэг дээр одоо хэлье те. Энэ нь болохоор амьдрал тохиолдсон one одоо за би их англиар уншиж anchor your essay on a meaningful anecdote гэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Anecdote гэдэг нь яг амьдрал чинь тохиолдсон үйл явдлыг хэлж байгаа. Нэг үйл явдал те. Most good essays begin at a specific point in time and revolve around a specific event. Ихэнх сайн эссенүүд яадаг вэ гэхээр амьдрал чинь тохиолдсон тодорхой нэг үйл явдлыг тойроод тэгээд нэг үр дүнэлт гаргаад тэгээд дуустдаг тий. Тийм эсэй л байх хэрэгтэй. Тэгэхээр одоо юу гэдэг 17 жил амьдэрсэн юу эсийг бодох үү тий. Тэр нэг өдөр тийм болсон, тэр хэд тийм болсон гэж зөндөө олон санаа орж ирнэ. Тийм учраас эртнээс эхлээд brainstorm хийгээд draft гаргаад болохыг нь аваад болохгүйг нь ингээ хаяа явж байгаа. За тэгээд одоо аль болох энэ одоо амьдралдаа сурсан тохиолдсон энэ юмнасаа юу сурсан, энэ дундаасаа яаж одоо growth хийсэн өсч одоо тий юу ухаарсан. За тэгээд энийг ирээдүйн амьдралдаа яаж одоо ашиглахын тий тэр талаар л бичих хэрэгтэй. Тэрнээс одоо ингээд гайхамшигтай дэлхийн ертөнцийг өөрчлөөд тэгээ хавдрыг эдгээгээд тэгээд нэг айхтар тийм өөрчлөлт байх хэрэггүй. Гэхдээ энэ эсэнэс it needs a takeaway. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ дундаас та нар маань ингээд нэг авах юмтай байх хэрэгтэй. Тэгээд эссе бичихтэй хамгийн чухал санах юм нь юу вэ гэхээр би тэр 100 миний эссе тэр 120 мянган хүүхдийнхаас юугаар ялгаатай вэ? Одоо би нэрийг чинь би admissions officer байлаа гэж бодоход би нэрийг чинь цээжлэхгүй ясан ч цээжлэхгүй тэр олон дундаас тэгээд юу цээжлэх вэ гэхээр тэр стори надад амар таалагдсан. Энэ бол үнэхээр ийм гоё хүүхдээс энэ ингээд гоё хүүхдүүд нь одоо тэр нөгөө сторийн те ийм хүүхдээсэн. Тэгээд би энийг одоо энэ хүүхдийг би бол тэр нөгөө application committee гэж байгаа. Одоо жишээ нь одоо тэр нөгөө admissions officer-ууд хариуцсан дүүрэг районыхаа хүүхдүүдийн application-ыг аваад буцаад admissions committee-д одоо батдах хэрэгтэй. Яагаад энэ хүүхдийг авах хэрэгтэй гэдэг нөгөө тайлгнах хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэгэхээр одоо тэр хүн чинь 3 өгүүлбэрээр өөрийн чинь application болон эссеийг тайлбарлах хэрэгтэй тэр admissions committee-д. Тэгэхээр одоо өөрийн чинь бусдын өмнө зогсоод хамгаалж ин гэсэн үг байхгүй. Тэр хамгаалахын тулд чиний эссе чинь тэгж ялгараад үнэхээр одоо сэтгэлд нь хоногшсон тийм эссе л байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд college application-д хамгийн чухал мэдэх юм нь энэ цаг хугацаа байгаа. Хамгийн ихний ийм early action, early decision, regular decision, restrictive early action гэж Америкийн зөвхөн Америкийн нэгдсэн улсын ийм календарчлсан цаглбар байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр early action, early decision хүүхдүүд 11 сарын 1-нд apply-дах хэрэгтэй.
Тийм учраас хоёлаа early гэж байгаа. Энэний давуу тал нь юу вэ гэхээр хариугаа Christmas буюу 12 сарын 25-наас өмнө хариугаа хүлээгээд авчна. 12 дугаар ангийнхаа гэсэн үг те. За тэгээд нэг ялгаа нь юу вэ гэхээр early decision нь binding agreementтэй байдаг буюу хэрвээ хүүхэд чинь энэ сургуультад тэнцэх юм бол заавал энэ сургуультаа явах хэрэгтэй. Өөр сонголт байхгүй. Тэгээ бас нэг онцлог нь юу гэхээр энэ early decision ганцхан сургуульд apply дна. Early decisionтэй олон сургууль байгаа. Тэр олон дундаас хүүхэд чинь ганцхан early decision apply дна. Тэгээд тэнцчих юм бол заавал явна. Энэ application-ийн үед ээжээс нь бол ээж аавнараас нь болон counselor-аас нь энэ хүүхэд чинь early decision apply гэж зөвшөөрж гинэ үү гэдэг гэрээнд гар хэвсэг зурвуулна. Тэгэхээр зөвшөөрж гинэ үү гэдэг бол. Тэгэхээр энэ сургууль нь ямар сургууль байх хэрэгтэй гэхээр мөрөөдлийнхэн сургууль байх хэрэгтэй. За early action яадаг вэ гэхээр адилхан 11 сарын 1 ингээд apply хийж болно. Хариугаа эрт авчин. Гэхдээ тэнцсэн ч гэсэн 5 сарын 1-ээс нэш хариугаа өгөх албагүй. Тийм ялгаатай байгаа. Нөгөөд ялгаа нь юу вэ гэхээр хичнээн чамаагүй early action дээр сургуульд apply хийж болно. Энд ганцхан байсан бол early action хийдэж байж болно. За тэгээд энэ хоёр ингээ 11 сарын 1 ингээд болчлоо. Эхний раунд. Хоёрдугаар раунд нь regular decision буюу 1 сарын 1-ээс эхлээд 2 сарын сүүл мөр хүртэл сургуулиуд аппликейшн авч байгаа. Энэ үед regular-аар явуулж болно. За тэгээд энэ үед бас тухайн одоо өмнөх аппликейшн хийх гэсэн тэрнийхээ үлдэгдлийг явуулж болно. За common application дээр жишээлбэл early-гаар би 10 сургуульд өгөөд 5-т нь тэнцэжлээ. Regular-гаар би 10 сургуульд өгөөд 5-т нь тэнцэжлээ. Ингээд надад нийт 10 сургууль байна. Энэ 10 сургууль дундаасаа би нэгийг нь 5 сарын 1 буюу decision day сонгоод хариугаа өгөх хэрэгтэй, суудлага баталгаажуулах хэрэгтэй. Ийм байдаг. Хэрвээ эндээ тэнцээд эндээ явчихаар бол хамаагүй энэ regular өгөх шаардлага байхгүй гэсэн үг. Эсвэл энэ early action-аар apply-дад хүссэн сургуультай тэнцчих юм бол regular-аар өгөх шаардлага байхгүй гэсэн үг. Ийм ялгаатай. За энэ дээр нэмээд restrictive early action гэж байгаа. Хэрвээ хүүхэд чинь эдгээр сургуулиудын энэ 7 сургуулийн аль нэгэнд early-гаар өгөх гэвэл тэр нь restricted байна. Энэ 7 сургууль. За тэгээд хамгийн өндөр шалгууртай 7 сургуулиудын 7-8. За тэгээд энэ 7 сургуульд өгөхөөр яах вэ гэхээр хүүхэд чинь non binding application өгнө. Тэгэхээр заавал тэнцэн ч гэсэн орох ёстой гэсэн үг биш гэсэн үг. За тэгээд энэний нэг онцлог нь юу гэхээр энд жишээлбэл энэ хүссэн олон сургуультай apply гэдэг энд ганцхан байсан бол restricted early action-аар ганцхан сургууль apply гэдэг. Тэгэхээр энэ шиг олон явж болохгүй. Энэ шиг ганцхан л гэсэн үг. Гэхдээ бусад сургуулиудын application-ыг бусад сургууль руу apply хийж болохгүй л гэсэн үг. Early-гоор шүү. Нэг caveat би онцлог. Тэр нь юу вэ гэхээр public school-уудад apply хийж болно. Саяны 7 бол private institution. Тэгэхээр restricted early action-аар early-гоор private их сургуулиудад apply хийж болохгүй, public их сургуулиудад apply хийж болно. Тэр нь одоо UCs те, University of California ч юм уу, State University байж болно. Тэрүүгээр онцлогтой. Тэгээд цаг хугацааны хувьд адилхан 12 сарын дунд ихэд хариугаа авчнаа гэсэн үг. За тэгээд шийдвэрээ гаргахгүйгээр 5 сарын 1 хүртэл хийж болно гэсэн үг. Ийм онцлогтой байгаа. За тэгээд early-гаар apply-дахыг одоо би хамгийн хүүхдүүдэд зөвлөдөг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ одоо Ivy League-ийн 8 сургууль байна. Энэ сургуулиуд early action-аар жишээлбэл 5,000, 6,000, 9,000, 10,000 хүүхдийн аппликейшн авсан байна. За энэ авсан аппликейшнээс эдгээр 800, 600, 1000, 2000 ийм хүүхдүүдийг тэнцвүүлсэн байна. За тэгтэл энэ сургууль early action хийзээлээ 11 сарын 1 те. Ингээд 800 хүүхд авчиж. Тэр тэнцсэн хувь нь одоо юу гэх юм те? 5,880 нь одоо 15, 10, 21 те. Тэнцэх admissions rate нь. Гэтэл regular буюу 1 сар гаргаад бусад нөгөө жирийн одоо аппликейшн дээр 2 дугаар раунд гэсэн үг шүү дээ те. 40,000, 50,000, 60,000 хүүхдүүд apply хийж байна. Тэрнээс 1000, 2000, 3000, 4000 ингээд тэнцвүүлж байна. Тэр нь хэдэн хувь гэхээр 3.5, 3, 6, 7 багхгүй юу? Тэгээд 1000 дээр нэмэх нь 800 нэмээд энэ сургууль нийт 2500 хүүхд одоо энэ тий тухайн жилийнхаа нислэлтэнд авж байна. Нийт 46000 аппликейшн авчээ. За гэтэл 46000 хүүхд авснаас 2000 apply хийснаас 2500 ингээд тэнцчиж 2500-ийнх нь 50% нь 40% нь энэ early-гаас дүүрэгдсэн байна. Тэ 11 сарын 1-нд application явуулсан хүүхдээр ангийнх нь 50% дүүрэгдсэн байна. Тэгэхээр үлдсэн 50%-ийн энэ 40,000, 50,000, 60,000-аас сонгож авсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тоо тий ойлгомжтой. Тэгэхээр хизээ apply-дах нь одоо тэнцэх магадaltaй байна.
early action-аар тэнцэх магадaltaй. Яг уу энэ сургуулиуд тэнцэх admissions rate-ээр одоо сургуулийн rank тэгээд нөгөө чансаа одоо сайныг нь ялгадаг. Тэгэхээр одоо энэ сургуулиудад энэ тэнцэх магадлал нь линк гэсэн үг байхгүй юу? А гэхдээ хэрвээ та нар early-гоор хүчих юм бол та нарын тэнцэх магадлал энэ 3 5 биш 15 10 21% багхгүй юу? Тийм болохоор early action-аар apply хийхийг санал болгодог. Яагаад хүүхдүүд apply хийдэггүй бэ гэхээр нэгдүгээр бэлэн байдаггүй, хоёрдугаар өөртөө чамладаг. Тэрэн дээр нь одоо counselor boost хийгээд төлөхөж өгч чи чаднаа явуулах хэрэгтэй одоо биш бол хизээгээд 3 дугаарт эртнээс бэлдэх хэрэгтэй тэгээд тийм ээ тэгээд 4 дугаарт төлөвлөх хэрэгтэй тэгжиж амжинаа гэсэн үг 8 ууланд нь applied гэж би хизээч зөвлөхгүй яагаад гэвэл 8 уулаа маш цанга орох хэцүү сургууль энэ 8 дотроос ядаж нэг 2 юм уу 3-ыг нь сонгоод энэ одоо миний мөрөдлийн сургууль байна л гэж явуулах хэрэгтэй. Яг бодит хэлээр Монгол Улсын хүүхдүүд 8 уулангийн сонгоод сургуульд гараад ирдэг. За 2024-өөс 25 оны хичээлийн жилд саяны 8 сургуульд 7,000 хүүхэд үргэлжлэлийн 7 сая хүүхэд үргэлжлэлийн материалаа явуулсан. Зөвхөн саяны 8 сургуульд. Тэгээ анзаарсан баг саяны 20,000 орчим суудлага байгаа шүү дээ энэ 8 сургуульд. 20,000 суудалд 7 сая хүүхэд өрсөлдөн гэхээр хэдвэ те таад маань бодноц тэнцэх магадлал нь ямар байх вэ? 7 саяас 20,000-д ялгархын тулд. Тэгээд хэдүүлээ зөвхөн монголчуудаагаа өрсөлдөхгүй байгаа Хятад, Япон, Солонгос, Энтхэг одоо тэр бомбны хүүхдүүд, баячуудын хүүхдүүд тэгээд энэ хүүхдүүдээс та ямар ч хамаагүй хүссэн үнээр нь явуулдаг хүртэл хүмүүстэй ингээд өрсөлдөж байгаа учраас хэдүүлээ энэ дээр одоо айгу утгачтай хандаад хүүхдийнхаа сургууль сонголтын дээр л анханасаа товчны мэдээлэл хүртээ. За тэгээд монгол хүүхдүүдийн сул тал нь юу гэхээр бүгдээрээ топ IV сурмаар байна гэдэг. Яг хөө тэрний онцлогийг би мэдж байгаа. Нэгдүгээрт үеийнхний нөлөө байгаа, хоёрдугаарт тэтгэлэг сайн өгдөг гэж боддог. Гэхдээ бас яг тийм биш. Гуравдугаарт угаасаа тэнцэх магадaltaгүй учраас тэгж өөрийгөө зоох ерөөсөө шаардлага байхгүй. Reach гэдэг нь одоо орох магадлал 15-аас доош сургуулиудыг хэлж байгаа. Match гэдэг нь юу гэдэг орох магадлал нэг 50% сургуулиудыг хэлж байгаа. Safety гэдэг нь орох магадлал 50-аас дээш хувь сургуулиудыг хэлж байгаа. Тэгээд хүүхдийн одоо юу аппликейшн сургуулиудын чагсаалт ийм биш. Эсвэргээрээ нэг reach сургууль нь 30%, match сургууль нь 40%, тэгээд safety сургууль нь 20% ч юм уу тиймэрхүү байж иж ингэж balance sheet гарна. Balance shortlist гарна. Тэгснээр яг хөө гэхээр тэнцэх сургуулиудад тэнцээд эхлэх хүүхд чинь урам аавна. Нөгөөтэй өөр хэрвээ энэ топуудаа тэнцэж чадахгүй бол одоо тэр сургуулиудаа л нөгөө backup plan буюу одоо дараагийн одоо яах вэ гэдэг алхам маань бодогдох байхгүй. Тэрнээс хамгийн шилдэг, хамгийн үнэтэй, хамгийн хэцүү 20 сургуулийг сонгочоод тэгээд тэнцэхгүй одоо ингээд gap аваад бүгдээрээ тусламж ирж байгаа хүүхдүүд зөндөө байна. Gap авсныхаа дараа дахиад gap авах гэдэг хүүхдүүд байна. Тэгэхээр бити ингээрэй зөвлөх гэдэг. Заавал топ сургууль байх шаардлагагүй шүү. Америкт нийт одоо жишээлбэл 4 жилийн 2100 сургууль байгаа. So there's a school for everyone. Бүгд болгонд таарсан сургууль гэж бий. Тэгээд өөрт нь аль нь таарах вэ? Одоо best fit гэж нэрлэдэг. Энэ нь хамгийн чухал сургууль вэ гэхээр өөрт нь таарсан сургууль яаж болох вэ гэхээр одоо энэ cooperative гэж байгаа. Project based learning тиймэрхүү хөтөлбөртэй илүү өөртөө таарах юм уу? Liberal arts гэж байгаа. Одоо энэ хувь хүний ерөнхий одоо ур чадварт анхаардаг энэ communication skill, analytical skill, critical thinking skill-д анхаардаг энэ сургуулиуд байгаа. Хамаагүй цөөхөн одоо student body буюу IT методтой. Research хүүхд чинь цаашаа үргэлжлүүлээ STEM судалгаа хийгээд PhD болмоор авах юм research сургуулиуд анхаарах хэрэгтэй. За тэгээд engineering сургуулиуд байгаа. School of tech гэсэн л нэр бол ер нь тэгэл хөвчлэн юм одоо биш тий одоо engineering-ийн сургууль юм уу байгаа. Тэгээ урлагийн сургууль одоо сонирхож ивэл тусдаа зөвхөн урлагийн сургууль руу л анхаарах хэрэгтэй. Тэрнээс одоо юу гэдэг энэ топ гэхээрээ л бизнес сайн, топ гэхээрээ л урлагт сайн, топ гэхээрээ л хөгжмөнд одоо чинь хөгжмөр занималдах гэвэл хөгжмөр цаашаа сурах гэвэл хүүхд маань хөгжмийн сургуулиудыг шортлистэндээ оруулах хэрэгтэй. Berkeley байна, одоо Juilliard байна айгүй мундаг сургуулиуд. Тэгэхээр энэ rank bank бол тийм ач холбогдолгүй шүү. Тэгээд сургууль сонголтонд одоо энэ fit буюу өөрт нь аль сургууль хамгийн тохиромжтой байна гэдгээл сонгож энд чагсаалтаа маш их урт хугацааны турш судалгаа хийсний үндсэн дээр гаргана. Сургуулийн орчин тойрон, улс төр, шашны байдал, хөтөлбөр, гэрээс хэр хол зайтай энэ одоо diverse юм уу хэтэрхий цагаан хүмүүсийн дунд очиж бол одоо хүүхд чинь сэтгэл санаа зүгээр дан харуудын сургуулиуд очиж хүүхд чинь бас зүгээр гэх мэт янз бүрийн юм нөгөө үзүүлэлтүүдийг нь бодолцох хэрэгтэй. За тэгээд одооноос эхлээд би хүүхдүүдийг ингээд өөрийн гэсэн сургуулиудын жагсаалтыг ийм нарийн гаргаад за энэ бол extreme case энэ хүүхд маань одоо ингээд нийт 5 улсын хэд хэдэн сургуульд apply зөнгөөр нь ялгцсан байна. За тэгээд
гол нь энэ листэ гарахаар сургууль болгон өөр гэсэн юм нэг хөтөлбөр нь өөр нэртэй байдаг. Энэ хүүхдчнээ биологоор сурах гэж байгаа ч гэсэн програм нэм буюу одоо энэ нэрнүүд нь өөр байгааз за тэгээд тэнцэх магадлал нь бас хэд байх вэ? Энийг хэн бэлдэж байгаа энэ жагсаалтыг хэн бэлдэж байгаа гэхээр нэгдүгээр өөртөө төлөвлөгөө гаргаад энэ дедлайнуудаа энэ зоогоод юу хийсэн хийгээгүй ингээд чек оф хийгээд явахд бэлдэж байгаа. Хоёрдугаарт ээж авдаа бэлдэж байгаа. Энэ одоо тэнцэн сургуулиудынхаа жагсаалтыг гаргаад дараа нь хаашаа явахаа ярилцахад ингээд бүгднгийн нэг доороос харахад амар. Гуравдугаар каунслер болон багш нартаа бэлдэж байгаа. Одоо тэг каунслер чинь аль сургууль тэмцсэн бэ гэдгийг чинь харах гэж ивэл зүгээрээ харах гэж ивэл каунслер чинь одоо энийг хараад за одоо юм байгаа юм гэдэг дүн шинжилгээ хийх боломжтой гэсэн үг. За тэгэхээр энийг хэн гарах вэ гэхээр сурагч өөрөө нөгөө судалгаагаа хийсний үрдөөнд энэ мэдээллүүдээ оруулаад гарна. Одоо жишээлбэл энэ дээр анзаарна нэг зарим сургууль нь хоёр тодорхойлт нэг чинь зарим нь нэгийг нэг чинь. Тэгэхээр энэ аль сургуультай алийг нь явуулахаа бас ингээд өөртөө бодно гэсэн үг. Тэгэхээр хамгийн чухал нь хідэн эсэй байна, дедлайн хийзэв, энэ болгоно ингээд өөрөө трак хийгээд явна. За тэгээд одоо төлбөрийн хувьд аягүй чухлаа. За энэ ч яг уу ер нь бол ингээд ямар төрлийн сургуульд явахаас ч хамаарат сургалтын төлбөр нь өөр өөр байгаа. Одоо жишээл community college ингээд төлбөр нь юм байх, state university юм байгаа, одоо UC-нүүд юм байгаа, хувийн сургуулиуд юм байгаа. Гэтэл энэ дотроо хүүхдийн чинь одоо амьдрах, эрүүл байх, даатгалд хамрагдах, унааны мөнгө, карманы мөнгө гэдэр ингээд ороод ирэхээр яг үндсэн та нарын бодож байгаас хамаагүй өндөр зардал гараад ирдэг. Тэгэхээр энийг бас бодолцоорой. Тэгээд би одоо яадаг гэхээр хэрвээ Монгол хүүхдүүд одоо чинь UC Berkeley-гийн төлбөр in-state tuition 14,000 баггүй юу? Одоо энэ жишээлбэл нэг бодит жишээ нь одоо жүжигч Аглуугийн охин сурж байгаа. Out of state төлбөр нь болохоор 60 орчим мянган доллар байгаа. Энэ дээр нэмээд дотор байр хоол эднэр орно. Тэгэхээр үнэхээр энэ 60 мянган долларыг гаргаж за дотор байр эднэр баг 80 болж байгаа тий. 80 мянган долларыг гаргах боломжгүй бол би шууд энэ сургуулийг тухайн хүүхдийн коллеж листээс хасна. Ягаад гэвэл тэртээ 80 гаргаж чадахгүй юм чинь явах боломжгүй. За тэгээд төрийн сангийн тэтгэлэг зээлүүдэд хамрагч болж магадгүй. Гэхдээ тэр нь бол цэвэр одоо нөгөө Монголын одоо тэр тэтгэлэг байх үгээс 100% хамааралтай. За тэгээд private school-ууд болохоор тэтгэлэг сайн өгдөг. Гэхдээ өгсөн ч гэсэн тэтгэлгийн дараа айлууд нэг иймэрхүү дүнтэй үлддэг. За энэ бол одоо яг бодит тоо манай нэг шавнырын өөрийнх нь хийсэн жагсаал. Энэ бүх Америк сургуулиудад тэнцсэн, энэ сургуулиудад тэнцээд ийм тэтгэлгүүд авсан 2,000-аас эхлээд 50,000 долларын тэтгэлэг авсан байгаа. Гэтэл яг тухайн сургуулийн сургалтын төлбөр, дотор байр, бусад зардал нийлээд эднэр болж байгаа. Эднэраасаа энэ тэтгэлгийнхаа дүнг хасгаар нэг 20,000-аас 40,000, 50,000 долларын зардал гарч байна. За тэгэхээр хэрвээ хүүхд за тэгээ хамгийн анх би нэг асуужсэн те сургууль болгон тэтгэлэг өгөөлдөл тэтгэлэг хүчингүүтэл шууд явчихна гэсэн үг биш. Ялангуяа энэ одоо сошиал медиагаар одоо хувийн сургуулиуд манай хүүхд тэр сургууль 10,000 долларын тэтгэлэгтэй тэнцлээ гээд ингээд пост оруулдаг те. Тэр постэнд яг тэр хүүхд авж байгаа нь үнэн байж болно. Гэхдээ цаашаа явж байгаа юу гүй юу гэдгийг бид нар мэдэхгүй яг л явж байгаа үгээ хэлэхгүй те. Нэгдүгээр, хоёрдугаар үлдэгдэл зардлыг нээж аав нь гаргаж чадах уугүй бид нар мэдэхгүй. Тэгэхээр тэр тоог угаасаа хинч ярихгүй. Тэгээд яг хуу тэр чин тэтгэлэг нь болохоор сургалтын төлбөрөөс хасагдж байгаа тэтгэлэг болохоос биш. Full merited scholarship биш бол амжиргаа тэгээд дотор байр эдрэх мөнгөийг өгөхгүй гэсэн үг. Тэгэхээр бидэнд одоо ийм хэмжээний одоо энэ дэрийг л таар те үлдэгдэл нь ийм хэмжээний мөнгө гарах нь байна нэг өрхөөс. Тэгэхээр хэрвээ хүүхдээ одоо энэ зардлаас сурах боломжгүй бол анханасаа гадагшаа явна гэж бити яриарэ. Яг тэгвэл хүүхд болгон одоо сэтгэлийн хөөрлөөр тэгэл 9, 10, 11 дугаар ангид ингээд хангалттай бэлдээд хүчин чармаалт гаргаад өөрийнхөө зүгээс болдог бүхнээ хийтэл ээж аав нь явуулж чадахгүй бол маш их сэтгэлээр унах готрон та нартай муухай харьцсан гэх мэт зөндөө асуудал үүснэ шүү гэж хэлмээр байна. Тийм байна. Тэгэхээр тэтгэлэг автлаа гэдэг нь бүх юм болчлоо гэсэн үг биш. Үлдэгдэл бас байдгийг шүү гэдгийг анхаарай. За тэгээд хүүхдүүдээ одооноос эхлээд ингээд нэг жоохон зэгцтэй замбраатай бичиг баримтаа ингээд ялгаад англиас сурахыг заах хэрэгтэй. Энэ бол насан туршийн ур чадвар болно. Тэгээд ялангуяа каунслер юм уу хэн нэгэнтэй ажилдаг бол энэ фолдер руугаа access өгчөнгүү цаанаас ингээд мэдээлэл шалгаад хянаад ингээд туслаа явж болно. Өөртөө ч гэсэн таад accessтэй байж болно шүү дээ. Тэгээд хаана юу гэж нэсээ хаана явж ийн гэх мэт одоо зөвлөд туслаад явах боломжтой. За сургуулиуд болохоор ийм онлайн learning янз бүрийн аппликейшн төлөвлөд ашигладیں۔ Тэгээд энийг би бас санал болгож байна. Энэ коллежио жишээлбэл үн төлбөргүй байгаа.
За Монголын зарим сургуулиуд Seattle for Bridge юу ашигладаг. Эдгээр нь ямар давуу талтай вэ гэхээр сургууль хайлтан дээр ингээд shortlist гаргах ингээд цаана AI ашиглаж байгаа юмуд байгаа. Тэгэхээр энэ сургуулиудын нөгөө жагсаалтыг гаргаж өгнө, бас карьер мэргэжлээ сонгож чадахгүй бол ийм ур чадварын тестүүд байгаа. Тэрийг хийж болдог. Гурав дахь нөлөө нь юу вэ гэхээр нөгөө сургуулийнхын систем холбогдсон учраас багш нарынхаа тодорхойлох захидлыг энэ системээрээ дамжуулаад авдаг байгаа. За тэгээд энэ коллежиуд жишээлбэл энэ Stanford-ийн нэг оюутнууд шинээр хийж байгаа AI байгаа. Энэ дээр жишээлбэл өөрийнхөө голчооно SAT-г оруулаад энэ сургууль тэнцэхгүй ингээд харж болно. Тэгээд тэрвээ тэнцэхгүй юм шиг гарч ирж ивэл тийшээ угаасаа өгөөд цаг үрэх хэрэггүй. Энэ хамыг болохоор яадаг вэ? Khan Academy-гаас одоо шинээр үүсгэн байгуулсан эдний AI tutor байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр хэрвээ одоо та нар ингээд наа чи каунслер ашиглах боломжгүй төлбөрийн дэлгэхгүй байвал хүүхдээ энд нэг $4 билүү $3 хандив өгөөд тэгээд essay апплод хийнгүүт ингээ фидбек өгдөг. Тэр нь юу вэ гэхээр одоо essay чинь энэ дээр жоохон сул тал байна. Эннийг ингээ жоохон дэлгэрүүлээ бичээч. Ингээд яг багштай харьцаж байгаа юм шиг апплод тэгээд ингээд юм асуугаад AI tutor байгаа. Гэхдээ энэ яг нөгөө college application зориулсан юм customized байгаа. За энэ admits болохоор бусад хүүхдүүдийн одоо ингээд нөгөө профайлууд харагддаг. Хэд хэдэн пакэж байгаа. Тэгээд авсан пакэжийн хэмжээр жишээлбэл энэ $100 хичээлээ 5 хүүхдийн одоо ингээд бүх мэдээлэл харах хэрэгтэй. SAT оноо хэд байсан, одоо ямар хичээл авч ирсэн. Тэгээд essay аппликейшнийг хариулт буюу essay-нүүдийг ингээд харах боломжтой. Тэгэхээр тэрний давуу тал нь юу гэхээр одоо өөрсгөө хүүхдүүдийг ингээд тайз судлаад харьцуулаад essay жишээ болгоод унших боломжтой гэсэн. За хам ярьчлаа sorry. Тэгээд надтай холбоо барьж болно имэйлээр миний counseling offer хийж байгаа вебсайт маань энэ байна. LinkedIn-ээр холбоо барьж болно. Тэгээд 20 минут асуулт хариултанд явуу. За маш их баярлалаа. Маш хэрэгцээтэй мэдээлэл авсан болов уу гэж бодож байна. Маш их баярлалаа. За тэгээд асуулт байна. Сайхан мэдээлэл сонслоо баярлалаа танд 12 дугаар анги төгсөж байгаа хүүхэд оройтсон гэсэн үг үү? Эсвэл их сургуульд сурч байхдаа өргөдөл гаргаж болох уу гэж асуусан байна. За 12 дугаар ангид төгсөн хүүхэд одоо жишээлбэл яг одоо 12 дугаар ангид байгаа бол оройтоогүй. Ялангуяа одоо Австрали, Япон, Солонгос зэрэг улсууд хичээлийн жил 2-4 сард эхэлдэг. Тэрийгээ дагаад аппликейшн яг юугаар сурах гэж байгаас хамаарна. Америкийн их сургуулиуд жоохон оройтох талдаа байгаа. Гэхдээ Америкийн их сургуулиудын rolling admissions одоо чинь топууд бол оройтцсан. Эдийн хаалга харагдаад хариугаа аваад ингээд шийдээ явж байгаа. Rolling admissions буюу одоо үргэлжлүүлээд нөгөө анкета авж байгаа тийм сургуулиуд байгаа. Тэгээд тэр сургуулиудад апплайтахад бол оройтоогүй. Тэгэхээр яараарай. Бусад улсын одоо дэлхийд даяар admissions нээлттэй байгаа. Жишээлбэл Англих бас тодорхой хэмжээнд байгаа. Тэр хичээлийн жил нь өөр жил эхэлдэг сургуулиуд бас байгаа. Тэгэхээр оройтоогүй. За тэр их сургуульд сурч байхдаа өргөдөл гаргаж болно. Тэгтээ яг нөгөө шилжиж орох гэхээс илүү дахиад нэгдүгээр курсээсээ л суралцах болов. Ягаад гэвэл ер нь Монголын их сургуулийн хөтөлбөр олон улсынхтай ингэж дүүцдэггүй. Тэгэхээр нэгдүгээр курстэй Монголдо сурчаад дахиад тэр апплайдсан гадны сургуультай дахиад нэгдүгээр курсээс орно гэсэн үг. За сая гараа өргөсөн байсан аннар шарах уу гэж хүний асуултаа асуух уу эсвэл энэ битсэн байгааг нь асуух уу? Бигээс тэгвэл 2 асуулт асууж байна. Нэгдүгээрт хэрвээ төлбөрийн хувьд боломжгүй байвал Монголдо бакалавртаа сураад тэгэнгүүтээ яг өөрийнхөө сонирхсан чиглэлээрээ гадагшаа одоо гэдэг магистр доктород одоо төлбөртэйгээр сурах энэ вариант байж болно те. Энэн дээр лөө эсвэл тодорхой хэмжээнд нөгөө нэг төлбөрийн 50% ч юм уу 60%-ийн тэтгэлэгтэй болвол нэг мэсэнд төлөөд одоо үлцэн үеийн зээл тавьж байгаа ч юм уу төлөөд гэдэг шүү дээ тий. Ингээ явахын дээр болов гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нөгөө энэ одоо жишээлбэл энэ AI хэрэглэх тал дээр ямар асуудлууд иргэн гарч болцсохгүй ямар ковид байх вэ? Энийг хэрэглээг нь бол цаанаас нь хэр зэрэг цаанаас нь шалгадаг вэ? Тий. За баярлалаа. За нэгдүгээрх нь болохоор тэр бол ер нь одоо хэрвээ тэтгэлэг аваагүй эсвэл хангалттай аваагүй тэгээд өөр хувилбар байхгүй бол Монголдо сурах нь хамгийн зөв арга. Яг гэхээр магистр, докторийн хэмжээнд тэтгэлгийн хэмжээ илүү байдаг. Ялангуяа Монгол улсын засгийн газрын тэтгэлгүүд одоо Австрали,
Австрал тэгээд Америк Fulbright, Английн Chevening, өөр бусад Канада, Нэтер гэдэг янз бүрийн тэтгэлгүүд байгаа. Тэгэхээр төлбөртэй хэсүү бараг төлбөргүйгээр магистртаа сурах боломж нь хамаагүй их байгаа. Дээрээс нь Дэлхийн банк, Азийн банкны тэтгэлгүүд хүртэл ингээд нөгөө магистрийн төвшөнд ингээд байдаг. Яг хөө нэг онцлог нь юу вэ гэхээр нөгөө нөхцөл нь юу вэ гэхээр заавал эх орондоо буцаж очиод ажиллах хэрэгтэй байдаг. Тийм онцлогтой байгаа. Тэгэхээр болохгүй юм байхгүй. Би өөрөө бакалавра Монгол Улсын их сургууль төгссөн. Тэгээд тэрний араас 2 магистр хийсэн. Нэгэн тэтгэлгээр нэг нь хувийнхаа зардлаар. Тэгэхээр ямар ч янз бүрийн хувилбар байж болно, оройтон гэсэн юм байхгүй. Мөс тухайн одоо сургуультай хамтраад янз бүрийн жилийн солилцооны хөтөлбөрүүд байж магадгүй хэрэг тийм байвал мөс юм уу одоо тийм санхүүтэй ч юм уу байгаа сургуультай тийм юмд хамрагдах боломжтой. Тэгэхээр заавал ер нь бакалавртаа гадагшаа явах ёстой гэсэн юм байхгүй. Гэхдээ боломж нь байвал бас хэрвээ сурагчвал зүгээр зарим хүмүүс болохоор би бакалавртаа сайн сургууль сурчаад магистртаа гадагшаа ер нь магистр хийхгүй л гэдэг. Угаасаа ер нь топ сургуулиуд бакалаврт төгссөн хүмүүс мөрөсвөл магистр хийдэггүй тийм одоо түүх харагддаг. Тэгэхээр янз бүр тухайн хүний одоо өөрийнх нь сонирхол онцлогоос хамаарна. AI-ийн хувьд юу вэ гэхээр за хамгийн түрүүнд essay дээрээ AI бити ашиглаарай гэж хэлмээр байна. Зарим ээж аав нар хүүхдэд туслах гэж ингээд одоо нэг өгүүлбэрийг нь үгийн тоонд багтаах гээд 800-ыг нь багтаах гээд AI руу оруулаад энийг товчлоод өгөөч 650 болоод энэ яадаг вэ? Шууд илт мэдэгддэг. Одоо ингээд AI детектор те биш ч гэсэн ингээд уншиж байгаа надад хүртэл ингээд би хүүхдийнхаа эсэйг хянах гэх ингээд хүн биш өөр юм яваад идэх байхгүй юу. Тэр нь бол зүгээр л энгийн ингээд хүн уншихад хүртэл мэдэгддэг. Тэгэхээр хэдэн мянгаар нь эсэйг уншиж байгаа юм бол нэгдүгээр тэрийг мэднэ. Хоёрдугаарт бол одоо энэ Chapel Hill мэлгээ зарим сургуулиуд өөрсдөө AI-аар ингээд юуг хүүхдүүдийн аппликейшнийг фильтр хийж эхэлж байгаа гэсэн тийм мэдээ явж байгаа. Тэгэхээр энэ бол сургуулийн полисигоос өөрсдөөс нь хамааран сургуулийн өөрсдөө дүрм журм бодлохоос гэхдээ аль болох битгий хэрэглээрэй гэж ягаад гэвэл энэ бол нөгөө шууд одоо сүргээр нөлөөлнө. Одооноос тэгээд коллеж аппликейшн дээр нөгөө заавар нь гарч ирэх бах те эсэй дээр AI дээр битгий хэрэглээрэй гэд. Тэгээд тийм товчхон хариулахад бол энэ л мэдэгддэг. Тэгэхээр аль болох хэрэглэхгүй байхыг хэрэгтэй. Гуравдугаарт хүмүүс бас мэдэхгүй байдаг юм байж магадгүй. Зарим хүмүүс ингээд юу гэдэг ах хичээрээ туслуулах гээд нөгөө өөр улсад байгаа ч юм уу өөр аккаунтаас браузераас ороод ингээд нөгөө эсэйг хянуулдаг, шалгуулдаг, өөрчлүүлдэг тийм тусламж авдаг. Энэ яадаг вэхээр цааталтаа одоо зарим сургуулиуд бол ялангуяа нөгөө текст ашигладаг сургуулиуд бол нөгөө IP address нь харагддаг гэж байна. Тэгэхээр одоо та одоо юу хүүхд чинь Монголд аппликейшн явуулаад ах нь Германд байж байгаа хүүхдээ дүүгийнхаа аккаунтаар ороод ингээд эсэйг нь засаад ингээд явуулсан байх юм бол ахынх нь хизээ хаана орсон ингээд бүх юм харагддаг. Тэгээ IP address-аар ингээд энэ хүүхд эндээс орж үг. Яг хүүхд тэр хүүхд аялаа явж исэн байж болно. Гэхдээ ер нь бол нэг тийм читинг хийх юм булхаа цатал дээр л болох нь татгал заарай л гэж хэлмээр. Баярлалаа. Магистрийн хөтөлбөрт мэдээлэл өгсөн. Өнөөдөр яг бакалаврын талаар ярьсан болохоор шаардлагатай гэж үзвэл энийг дараа ярьсан дээр хаа цаг байгаагаар болохоор Япон, Солонгос сонирхож байгаа улсууд руу хүүхдэд зөвлөгөө өгөх боломж байдгүй гэж асуусан байна. Болно уу. Тэгээд зөвлөгөөгч болон тухайн сургуулийнх нь улсынх нь онцлогуд байгаа. Тэгэхээр над руу энэ имэйлээр юм уу эсвэл вебсайтаар ороод тэгээ мэдээлэл аваад холбогдож болно. Япон, Солонгос ялангуяа одоо нөгөө огт Япон, Солонгос хэлгүй хүмүүст англиар ордог хөтөлбөрүүд маш их бий болсон. Одоо 2027 оноос эхлээд Токиогийн сургууль U Tokyo гээд Монгол хүүхдүүдэд Монгол хийнэ гадны хүүхдүүдийг одоо Япон руу татах тийм хөтөлбөр нээж байгаа юм лээ. Тэгэхээр 100% бүх хөтөлбөр нь англи хэл дээр тэгээд хичээл хажуугаар Япон хэл үзээд явдаг тийм хөтөлбөр гадны оюутнуудад нээж байгаа. Гэх мэтлэн Waseda, Ritsumeikan одоо тий KAIST дээр Япон Солонгосын сургуулиуд англиар цэвэр англиар хөтөлбөр нь ороод дээрээс нь тэдний давуу тал нь бас юу гэхээр юу Америкийн сургалтын төлбөрөөс хэд дахин бага байгаа. Ер нь байр сургалтын төлбөр тэтгэлэг орохгүйгээр нэг ойролцоогоор $20,000 болж байгаа. Тэгэхээр та нарын санхүүгийн боломж нь тэр байвал бараг Азийн орнууд руу явуулсан дээр тэгээ дээрээс нь давуу тал нь юу гэхээр нэг юм уу 2 жил нөгөө солилцооны хөтөлбөрүүд байдаг. Эсвэл dual degree байдаг. Тиймэрхүү юмуд нь хамрагдаад явчвал одоо илүү үр дүнтэй. Тэгээд магистртаа түрүүний хэлсэнчлэн тэр топ байна уу тэ Америкийн сургуулиудаас сурах боломжтой. За би энэ хоёр хүний асуултыг нийлүүлчихье. CSS profile гэж яг юу вэ? Хэр чухал байдаг вэ гэж асуусан байна. Тэгээд энэ дээр нэмээд одоо financial aid авахд Монгол эцэг эхчүүд ямар бичиг баримт ерөнхийдөө өгөхөөр байдаг вэ гэсэн. Нэг кейс би сонсч ирсэн. Ээж аав нь энд оюутан байгаад хүүхэд нь ахлах сургуулиас одоо их сургуульд хийх гэсэн чинь ээж аав нь оюутан өрхийн орлого бага. Угаасаа та нар төлбөр төлж чадахгүй учраас
одоо боломжгүй юм байна гэх хүүхдийн аппликейшнийг шууд авахгүй гэсэн тийм тохиолдол байсан. Тэгэхээр бас хит одоо мөнгөгүй юм шиг харагдаж болохгүй юм шиг надад Яг зөв. сонсогдсон байхгүй юу. Тийм. Тэр тал. Энэ хариулъя. Энэ яадаг вэ? CSS profile гэдэг нь яадаг вэ гэхээр college scholarship service илүү system гэсэн үгийн товчлог. Тэгээд энэ хувийн сургуулиудад л хөвчлэн ашиглагддаг. Одоо Harvard, Stanford те эднэрт ашиглагддаг одоо тухайн оюутны гэр бүлийн санхүүгийн мэдээллийг цуглуулдаг систем аппликейшн байгаа. За энэ аппликейшнийг яг нам суугаад бөглөхөд дунджаар нэг 4-5 цаг шаардлагатай, маш олон асуулттай. Тэгээд танаа өрхийн бүх санхүүгийн мэдээллийг дотор гадаргүй нь асууна. Тэгээд тэр нь хизээнийхийг асуух гэхээр одоо манай хүүхд одоо энэ жил явах гэж ивэл өнгөрсөн оны буюу 24 оны 1 сарын 1-ээс 12 сарын 31 хүртэл одоо эсвэл такс year Америкаар явдаг бол Америкаар тэр өрхийн орлогыг чинь одоо тэр өмнөх жилээр нь авна. Тэгээд энэ дээр юу байдаг вэ гэхээр одоо нийт одоо та нарын эзэмшдэг ферм, эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө тэрийг орлого олдгоо, түрээсэлтгүү, одоо хэдийн хэмжээний орлоготой байдаг. Хэрвээ гэр бүлэн салсан бол зарим сургуулиуд одоо ээжийг нэгийг бүглүүлээд аавыг нэгийг бүглүүлдэг байгаа. Жишээ нь Корнел гэх мэт их сургуулиуд. За тэгээд энэ дундаасаа одоо гэр бүлэн салсан бол аавынх нь хөрөнгийг те аавынх нь одоо хамт суусан хүний хөрөнгө мөрөн гэд бүх юм ингээ асуудаг. Тэгээд энэний яг ач холбогдол нь юу юм гэхээр одоо танах яг үнэхээр тэтгэлэг хэрэгтэй байна уу? Энэ тэтгэлийн хэмжээ нь яг хэд байгаа хэрэгтэй байна тэрийг асууж байгаа. За тэгээд энэ дээр нөгөө ганцхан хэлсэнчлэн их мөнгөтэй харагдаж бас болохгүй. Бага мөнгөтэй бас харагдаж болохгүй. Их мөнгөтэй харагдах юм бол та нар окей энэ эдлэн газараа зараад хүүхдээ сурахгүй яагаад юм бэ те болох юм биш тэгээд мөнгө өгөхгүй тэтгэл өгөхгүй. Бага харагдах юм бол саяны ганцхан хэлсэн одоо нөгөө need based scholarship олгодгүй те тийм сургуулиуд байгаа хгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр угаасаа энэ онгоцны зарлаач даахгүй өрх юм байна. Need blind сургуулиуд байгаа. Тэр нь бол хөвчлэн топууд байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тэр айлын өрхийн орлого ерөөсөө хамаагүй энэ хүүхд үнэхээр мундаг хүүхд байна. Тэгээд энэ тэтгэлгийг өгөө гэдэг нь need blind гэж хэлж байгаа юм тий. Хэрэгцээ шаардлага нь үл тоосон одоо үл харгалзсан тийм сургуулиуд одоо жишээ нь 100% тэтгэлгээ бол өрхийн орлого хамаарахгүй гэдэг. Тэгэхээр сургуулиас л хамаарна гэсэн үг. Тэгвэл яг дунджаар бол аль болох хит баян харагдаж болохгүй, хит ядуу харагдаж болохгүй. Жишээлбэл одоо саяны нөгөө би нэг чагсаалт үзүүлсэн шүү дээ. Хамгийн багадаа $20,000 харагдах хэрэгтэй. Тэгжиж та нар одоо энэ хүүхдийнхаа төлбөрийг окей. Ядаж нэг онгоцны зарлалыг наачих юм байна. Очоод нэг байрны төлбөрийг төлчих юм байна. Окей, we will consider гэж сургуулиуд policy-оор apply хийлгэхэд нь одоо харгалзаж үзэж магадгүй. Ямар бичиг баримт шаарддаг вэ? За энэ бол эхний ээлжинд бол цэвэр нөгөө юу байгаа? Итгэлцэлээр суурилж байгаа. Та хэд маань яг баримжаалал мэдээлэл ингээд бүглэнэ. Яг энэ CSS profile-а бүглэхдээ янз бүрийн докюмент апплод хийхгүй, бичиг баримт апплод хийхгүй. За тэгээд сургууль нь хүүхдийн чинь consider хийгээд юм уу дараагийн шатанд оруулаа эсвэл яг ингээд мэдээллийг авахыг хүсчихвэл та нар руу буцаад имэйл юм уу тэр сургуулийнхаа нөгөө портлоор холбогдно. Холбогдохдоо ихэвчлэн Certificate of Finances буюу одоо та нарын одоо тэр банкны тодорхойлт эсвэл цалингийн тодорхойлтыг асуудаг. Тэрнээс яг бүр нийгмийн даатгал лидер хайгаад ирэхгүй яг хадгаламжийн тодорхойлт байвал болж байна. Тэрнээс банкны бүр хуулбар эдэр хэрэггүй зөв нөгөө тодорхойлт өгдөө штэ энэ хүний дансанд ийм мөнгө байгаа нь үнэн ч гэдэм үү. Тиймэрхүү мэдээллийг харгалздаг. Тэгэхээр дараагийн шат болтлоо эхний ээлжинд бол юм сабмит хийхгүй байгаа гэсэн үг. Тэгээд яг serious болж эхэлсэн тохиолдол сургуулиуд бас нэр юм асуун. За энэ дэр хальт илүү өвчлээд нэг юм хэлж нөгөө яг эцсийн байдлаар хүүхдүүд маань хизээ нөгөө банкны тодорхойлт эдэр хэрэгтэй болдог гэхээр яг 5 сарын 1-нд нэг л сургуульд явж штэ. Тэр сургуулиас сонгосны дараа визэнд ороход I-20 гэж бичиг хэрэгтэй байдаг. Тэрийг нь сургууль авах гээд та нараас нөгөө банкны тодорхойлтыг чинь нэгтдэг. Тэр банкны тодорхойлт нь юу вэ гэхээр энэ хүний данс буюу аль нэг ээж аавынх юм уу спонсорын дансанд тухайн сургуульд сурах эхний 9 сарын одоо тэтгэлгийн эхний 9 сарыг даах хэмжээний одоо мөнгө дансанд байгааг харуулж байгаа гэсэн тодорхойлол нэгдэг. Тэрэн дээр л нөгөө хүмүүс нөгөө санхүүгийн баталгаа гарган марна гэдэг янз бүрийн зар явах шиг байдаг. Тэрийг хэлж байгаа. Тэгээд тэр нь болохоор яадаг вэ гэхээр хэрвээ тэтгэлэг авсан бол тэтгэлгийн дараалт юм байна гэсэн үг. Тэгэхээр бүх чинь $100,000 сургууль сурах гад $70,000 тэтгэлэг аваад авсан бол тэгэл одоо 30,000-ыг та нар харуулаач гэдэг дансандаа $30,000 харуулах хэрэгтэй гэсэн. Баярлалаа. Дараагийнх нь асуулт нь маш их баярлалаа. Улсын сургуулиудад коллеж каунсертай болох талаар public awareness lobby хийгээд оруулах талаар ажиллах боломж байна уу? Сайд маань хувийн сургуулиас гарсан учраас бас ойлголттой байх гэж бодож байна гинэ. Ярил дээ.
коллеж улсын сургуулиудад коллеж каунселортай болох талаар public awareness lobby хийх талаар ажиллах боломж байгаа юу? Тэр бол өстой миний чин зүрхний гүнд явдаг бодол байгаа. Ягаад вэ гэхээр энэ бол одоо манайхан яг нөгөө нийгмийн ажилтан гэж байдаг. Тэгээд яг бод дентал дээр би нийгмийн ажилтан хүн яг юу гэдэг мөхээр мэдэхгүй. За хэрвээ энэ дунд нийгмийн ажилтан байл no offense, гэхдээ намайг 10 жилд байхад нийгмийн ажилтан маань хүүхдүүдэд уулзах гэхээс илүү зүгээр арга хэмжээ зохион байгуулалт явуулдаг хүн байсан. Тэгэхээр тэрний оронд баг каунслер нь илүү чухал байгаа. Тэгээд би бол яг би одоо нэг магистрийн ажлыг яг тэр чиглэлээр хийсэн. Монголд каунслеруудын тоог илүү нэмэх. Тэгээд энэ EdTech буюу технологи ашиглаад энэ каунслеруудыг сургах тийм платформ хийсэн байгаа. Цаашдаа бол хэрвээ яг Монголдо очиод тэгээд лобби тал дээр бол би статистик гол нь энийг лобби танд бол дата хэрэгтэй байгаа. Гэтэл яг ингээд нөгөө боловсролын яамны мэдээллийг гэхээр эсвэл ядаж нөгөө улсын боловсролын нийслэлийн боловсролын газрын мэдээлэл өгөхээр наазахын нэг сургуулиудаас хэдэн хүүхэд нь гадагшаа аплайж байгаа, хэдэн хүүхэд нь тэнцэж байгаа, хэдэн хүүхэд нь яг явж байгаа тоо баримт байхгүй. Би тэндээс л эхлэе гэж бодоод байгаа. Одоо зүгээр ингээд би нөгөө хувийн сургуулиудын захирлуудын холбоонд байсан. Тэндээсээ эхлээд хувийн сургуулиудаас эхлээд ингээд танаа хүүхэд хэдэн явж ийн, хэдэн тэнцээд чадахгүй байна. Тэгээд төлбөр мөнгөний боломж нь юу вэ? Хаашаа аплай хийх юм бэ те. Тэр тоо гаргаж ирчээ тэгээд яамд орчмоор байгаа байхгүй. Окей, ингээд ийм байна, хэрэгцээ байна. Хүүхд болгон хүсэж чинь. Тэгээ би өөрийнхөө нөгөө бас энэ магистрийн дипломын ажлыг хийгээд хүртэл надад тэр тоо нь олдохгүй. Гэхдээ яг ингээд би нөгөө өөрөө нэг 30-аад хүүхдтэй өнгөрсөн хугацаанд ажилласан. Тэрийг ингээд нэг статистик дата болгоод. Тэгэхгүй бол энэ судалгаа чинь дата дээр үнэлэх хэрэгтэй. Надад тэр дата байхгүй болохоор би худлаа ажиллахгүй учраас тэндээс л эхлэх болов гэж би бодож байгаа. Гэхдээ үнэхээр тэгмээр байдаг. Тэгээд сургууль болгоно каунсер хэрэгтэй гэж боддог. Ягаад гэвэл надад тэр нөгөө улсын сургуулийн хүүхдүүд өөрсдөө тодорхойлох цагтлаа бичээд багш нарынхаа өмнөөс баг имэйл үүсгээд тэгээд явуулж байгаа нь амар тийм эмгэнэлтэй санагддаг. Тэгэхээр ер нь урт хугацаанд хичээнэ. Тийм. Сая яг хэлсэн хариултан дээр нь үндэслээд нэг юм асуучих. Одоо нөгөө улсын сургуулийн хүүхдүүд өөрсдөө захиагаа бичдэг гэдэг нөгөө recommendation letter. Тэгээд миний ажилласнаар болохоор би ингээд ажилд хүн авах гээд ч юм уу эсвэл ингээд graduate сургуульд орох гэж байгаа оюутнуудын бас ирж байгаа recommendation letter-ыг уншихаар нэг фактгүй тэгээд ингээд зүгээр л зөвхөн магтсан захиагаад байдаг байхгүй. Тэгээд яг undergrad-ийн хувьд тиймэрхүү юм ажиглагддаг. Тэр ер нь хэр одоо таатай таагүй тий. Зүгээр ингээд нэг хүүхдээ ингээд нэг магтсан захиагаад байдаг. Тэр маань одоо тэгэл нөгөө багш нарыг сургах дээр дахиад байгаа байхгүй юу? Сургуулийн зүгээс боловсролын яам дүүргийн зүгээс шаардлагатай. Жишээлбэл одоо нөгөө хүүхдүүдийн нөгөө клинишк шиг нөгөө юм ч юу лээ. Цэнхэр хувийн хэрэг дээр тэгдэг штэ. Ингээд хүүхд болгоных адилхан нийт манай хин чин нийтэж олон нийтэд хамтын сэтгэлгээтэй би нэг ингээд 30 хүүхдийг уншлах юм бол зүгээр ингээд буулан бичлэг явж байгаа байхгүй. Тэр хүүхдүүд хоорондоо ялгардаг юм уу, онцлог байдаг юм уу? Яг тэрүүгээр аваачаад буцаад ингээд тавьчихдаг. Тэгэхээр нөгөө тэр effort чармаалт, хүчин чармаалт цаг зав нь гарахгүй байна л гэсэн үг. Тэгээд нөгөө талаар энэ яг багш нарын буруу өршөлтэй. Яг л миний бодлоор, миний ойлголтоор бол мобист одоо юм заадаггүй. Ихэнх багш нар тэндээс гарч ирж байгаа. Тэгээд одоо бидний ганц хийж чадах юм уу гэхээр сургуулийн хэмжээнд хувийн сургуулийн, улсын сургуулийн удирдлагын түвшинд одоо энийг ингээд нэг юм багш нарын professional development буюу сургалтын хөгжүүлэх цагт нь оруулаа тий. Багш нарыгаа бас ингээд дэмжиж яаж ядаж recommendation letter бичих тийм чадвар суулгамаар байхгүй. За тэгээд англиараа бичиж чаддгүй юм гэхэд ядаж монголоор бичвэл тэр хүүхдийн нотроо тавьж орчуулж штэ. Монголоор бичих гэхээр л нөгөө аргыг л мэдэхгүй байгаа байхгүй. Тэрнээс чадахгүй та биш. Тэгэхээр тэрийг нь одоо бас ингээл улсын зүгээс юм уу сургуулийн удирдлагын зүгээс хиймээр. Гараа өргөсөн хүний асуултыг эхлээд сонсчий. Байгалмаа гинэ. Байгалмаа Сайн уу сонсогдیں۔ Сайн байна уу сонсогдیں۔ Жохон Маш их баярлаа. За маш их баярлаа. Маш хэвтэй мэдээлэл өгч байна. Тэгээд манай хүүхд болохоор Америкт одоо high school-д очоо. Тэгээд би нэг юм асуух гээд байгаа нь юу гэхээр high school-ын сургууль нь болохоор нөгөө dual enrollment гэх төлөвлөлтөө. Тэгээд нөгөөх нь болохоор AP class авах боломжтой байгаа байхгүй юу? Тэгээд би болохоор өөрөө болохоор dual enrollment-ыг авчвал
арай дээр юм уу нөгөө богино хугацаанд кредитээр нөхөж авахд гэж бодоод байгаа. Гэхдээ school counselor-уудны юу гэж хэлсээр AP классууд нь илүү college application-д нь илүү одоо дээр хардна юм уу гэж хэлж байгаа байхгүй юу? Гэхдээ тэгээд ингээд алийг одоо сонгох ёстой юм. Яг хэрвээ ингээд AP класс аваад явсан дээр юм уу эсвэл дуул enrollment-аар ингээд нэг жил авахыг богино хугацаанд аваад авсан аль нь одоо college application дээр арай дээр харагдсан юм бол гэж. Яг хүүхдийн дуул enrollment зүгээр community college сурч байгаа юм ба шүү дээ. Давхар тийм үү? Тийм боломж байгаа юм тий? Сургуультай хамтарсан. Тийм яг үнэ. Тий. Тэгэхээр яг аль давуу талтай л да дуул enrollment гэхэр чинь танаа хүүхдээ community college буюу коллежийн төвшөнд сурах гээд байна гэсэн үг. Тэгэхээр аль хэдийн коллежийнхаа хичээлийг авч ийн гэсэн үг. Энэ хоёр бол дүндээ дүнэл байна л да. Яагаад вэ гэхээр хүүхд чинь effort гаргаад яг сул тал нь юу вэ гэхээр одоо юу гэдэг нэг хичээл нь сургуулийн кампус дээр ороод нэг хичээл нь нөгөө community college-ийн кампус дээр орно шүү дээ. Тэгэхээр ингээ нааш цаашаа logistically явах нь өөрт нь хэцүү байж магадгүй, ачаал нэгсэж магадгүй. Тэрнээс AP хөтөлбөр чинь өөрөө college level хичээл юм чинь community college гэсэн адилхан орж байгаа. Тэгэхээр effort-ийн одоо тэг өөрөөс нь гарч байгаа хүчин чармаалтын хувьд бол аль нь нэг ялгаагүй яагаад гэвэл community college чинь өөрөө л AP зааж байгаа шүү дээ. Тий. Бараг эсрэгээл дүүл enrollment нь илүү өөрт нь одоо тий хүчин чармаалт гаргасныг нь харуулж иж магадгүй яагаад гэвэл хөтөлбөр нь ингээд хүчээр орлох байгаа шүү дээ. Одоо юу гэдэг нь сонголтгүй AP гэж бол та сонгож байгаа шүү дээ. Алийг авах. Тэгэхээр дүүл enrollment нь илүү одоо яг хэрвээ өөрийнхөө major-ыг нарийсгаад narrow down хийжвэл тэр нь илүү зүгээр юм байна. За баярлалаа. За энд хэд асуулт авсан байгаа болохоор бичлэг өнөөдрийн мэд уулзалтын рекординг манай YouTube пэйжин дээр бол шеэрлэгдэнэ. Тэгээ тэрнээс төгөөд үзээрэй. Зарим нэг асуулт нь яг одоо юуны явцад митингийн явцад яригдсан байгаа учраас асуучаарай гэж тэндээс нөхөд үзээрэй гэж хэлмээр. Тэгээ давтагдаагүй гэх юм бол сайтын оноо хідээс дээш байвал явуулахыг та зөвлөх вэ гэж асуусан байна. Энэ бол нөгөө сургуулиас хамаарна. Сатын оноо сургуулиас хамаарна. Яагаад вэ гэхээр хэрвээ нөгөө түрүүнийс reach match safety те reach сургуулиуд бол reach match safety гэж товчхон дахиад хэлж reach гэдэг нь 20-оос доош acceptance rate те match гэдэг нь нэг 20-оос 60-ийн хооронд acceptance rate те safety гэдэг нь нэг 60-аас дээш acceptance rate те тэнцэх магадлал гэсэн үг те. Тэр нь юунаас хамаарч ингэ хүүхдийн чинь SAT оноо голч идрээс хамаарад энэ сургууль өөрийнх нь reach safety match гэж хамаарч байгаа. Reach сургуулиуд бол хэвчлэн 1400-аас дээш байгаа. Тэгээд яг одооноос эхлээд ихэнх тест optional байсан сургуулиуд зарим нь required болж байгаа. Тэгэхээр тэргээ сургуулиасаа хараарай. Тэгээд match сургуулиуд буюу одоо тэр нэг дунд түвшний сургуулиуд бол тэнцэх магадлал дунд түвшний сургуулиуд бол нэг 1100-аас эхлээд 1400 хүртэл байгаа. За тэгээд нөгөө safety-нууд бол тест optional хэвчлэн байгаа. Тэрнээс 1100-ээс доош оноо бол угаасаа ер нь дундаж Америкийн дундаж оноо авахгүй. Тэгэхээр тэрийг бол нэг явууллаа гэд тэнцэхгүй чинь нөлөөлөхгүй. Тэгэхээр хэрвээ тухайн сургуулийн чинь дундаж явуулах гэж байгаа сургуулиас чамаар тухайн сургуулийн чинь дундаж хэдвэн тэрнээс дээш гарч ивэл явуулаарай л гэж. За баярлалаа. Би доор холбооны нийгэмлэгийнхээ вебсайтыг болон YouTube хуудасаа тавьчлаа. Яг үүнтэй адилхан магистрийн сургалтуудын талаар уулзалтыг боломжтой юу гэсэн байна. За тэр талаар бас тэгж ярилцъя те. За тэгээд энэ над руу нэг директ ирчихэнийг уншчих уу? Waitlist-ийн тал гинэ. За сургуулиуд маань хүүхдүүдээс сонгочоод заримд нь тэнцлээ, заримд нь тэнцээгүй гэж, заримд нь waitlist-д оруулцдаг юм. Тэр нь яадаг вэ гэхээр одоо waitlist-д одоо оруулна гэдэг нь эцсийн байдлаар нөгөө тэнцсэн хүүхдүүд маань одоо жишээ нь 5 сургуульд apply-дад нэгэнд л явна шүү дээ. Тэгэнгүүтээ энэ үлдсэн 4 сургуульдаа явахгүй учраас энэ 4 сургууль ингээд нэг суудлал гарлаа. Тэр сургууль waitlist-ээс хүүхдүүд тэр нөгөө сул судалт оруулж ирнэ. Гэхдээ тэр нь юу вэ гэхээр тэнцэх магадлал одоо waitlist-ээс нөгөө сургуультай тэнцэх магадлал нь маш бага байдаг. Жишээлбэл зарим сургуулиуд 2-оос 3 мянган хүүхдийг waitlist-тэй оруулчаад тэр дундаасаа нэг 40 юм уу 50-ыг нь буцаагаад offer өгдөг. Энэ дээр яг сургуулиас хамаарат ихэнх нь нөгөө letter of
continued interest буюу үргэлж одоо ингээд дахин тэр зарим нь авахгүй гэдэг. Тэгэхээр тэр авахгүй сургуулиуд руу letter of continued interest явуулаад хэрэггүй. Авах сургуулиуд руу нь болохоор хэдүүлээ ингээд би үнэхээр танаас сургууль сурмаар байгаа намайг аваач би ингээд очиод хичээнэ одоо энэ хугацаанд би ингэж дүнгээ ахиуллаа ингэж оноогоо ахиуллаа ингэж үр дүн гарлаа тэмцээнд уралдаанд одоо шалгарлаа гэдгийг харуулад байвал тэнцэх магадлал бас ихсэн. Тэнцэхгүй нь яадаг вэ гэхээр ерөөсөө л одоо бидний таамаглашгүй тийм wild card тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо нэг сургууль чинь одоо 2000 хүүхэд авлаа гэж бодоход тэр дундаа ингээд нөгөө дутуугаа ингээд нөхөх гээд гэх юм уу. За тийм одоо юу гэдэг Африкаас нэг хүүхэд дутуу байна. Эсвэл одоо за окей Монголоос энэ жил ерөөсөө аплайдаг юм байна. Монголын нэг хүүхэд энэ wait list-энд байгаа юм байна. За энэ хүүхдийг Монголоос оруулчих гэдэг юм үү те. Эсвэл одоо бөмбөр тоглодог нэг хүүхэд манаас хэрэгтэй бөмбөр тоглодог хүүхэд байхгүй байна. Эсвэл одоо юу гэдэг манай сокер багтны хүүхэд дутуу байна. Тэгээд дүн сайн юм тэгээ Аз сокер тоглодог. Тэгээд дүнгийн гол чинь 3.5-аас дээш хүүхэд хэрэгтэй. Гэх мэтлэн ингээд сургууль өөрсдөө дутууг тэр wait list-ээс одоо нөхөж дүүргдэг гэх юм уу те. Одоо нэг puzzle шиг дутуу юмаа ингээд дүүргээд тэр зургийг гүйцээж байгаа учраас хэнийг хизээ авах нь бол тэр тухайн жилийн одоо бүрдсэн хүүхдүүдээс хамаарх учраас waitlist бол үнэхээр одоо vague одоо үнэхээр магадлал нь бол баг 1% юм уу 0.1% ч юм уу тиймэрхүү. За энэ дээр нэг асуулт байна. Волонтер ажил доотлол нь хэдэн цаг хийх хэрэгтэй вэ? Medical чиглэлээр сурах сонирхолтой хүүхдийн төлөв extracurricular боломж юу байгаа вэ гэж асуусан байна. Америкт байдаг гинэ. Волонтер хийхэд доотлын цаг тэгээд medical чиглэлээр сурах сонирхолтой хүүхэд одоо энэ талаар extracurricular боломж гинэ. Би энэ medical би нөгөө өөр ангаахын хүн болохоор тэрийг хариулчих. Иргэн одоо яг амьдарч байгаа хотод чинь юм уу мөн мужид чинь байгаа судалгааны институтад дийлэнхтэн summer program эсвэл summer experience эсвэл winter experience гэдэг high school болон 1-р курсын оюутнуудад тийм paid програмууд бол байдаг. Гэхдээ тэр яг нэг юм нөгөө энд ажиллах зөвшөөрөлтөй хэрвээ paid байх юм бол ажиллах зөвшөөрөлтөй байхыг шаарддаг. Хэрвээ тийм юм байхгүй болвол зүгээр нөгөө хэрэг сонирхож байгаа чиглэлийнхээ юунууд руу имэйл бичиж үзэхэд бол бүр болохгүй бол боломжгүй биш нэг 50 хүн рүү явуулахад нэг хүн нь хариулах боломжтой ч юм уу те судалж үзэж чад. Тийм боломж бас байгаа. Үнэхээр яг одоо орох гээд сонирхож байгаа бол манай нийгэмлэгээс бас волонтер хийх сонирхолтой хүмүүсийг бол одоо манай ямар чиглэлээр бид нартай волонтер хийх боломжтой тэрийг хараалцчаа. Тийм боломжоор бас 1-2 хүүхдийг бол хангаж өгдөг байна. Одоо волонтерийг боломж олгодог. Тэгээд нөгөө асуулт нь ажлын доод тал нь хэдэн цаг хийх хэрэгтэй гэж асуусан. Цаг маг ерөөсө тоолдоггүй байгаа. Одоо би нэг юу харуулъя л. За энэ товчхон тайлбарлаж цаг маг ерөөсө хардаггүй 10 activity дээрээ одоо хэддүгээр ангидаа хийснийг асуудаг. Тэгээд 7 хоногийн хэдэн цаг зарцуулсан, жилийн хэдэн 7 хоног зарцуулсан. Тэгээд 7 хоногт юу хичээлийн жилийн турш хийсэн үү, амралтаараа хийсэн үү, бүтэн жил хийсэн үү гэдгийг л асуудаг. Тэрнээс ингэж барим юу тоолдоггүй, тэрийг баталгаажуулах сертификат эдгээр нэгтдэггүй. Энийг хаанах нэгтдэг вэ гэхээр хятадын сургуулиуд хятадын сургуулиуд төлөхөө юм сертификат, солонгосын сургуулиуд, хятадын сургуулиуд, солонгос сургуулиудын төлөхөө юм сертификат баримжуулсан юм яг энийгээ хийсэн үнэн гэдэг тийм баг цаасаар шахуу бүрдүүлэх шаарддаг. Америк сургуулиуд бол Америк англи ч гэсэн энэ тоолдоггүй, цаг соолдоггүй. Зүгээр баримжаалаад тэрээс энийг яг бүртгэж сууж байгаа юм байхгүй шүү дээ. Энийг баримжаалаад сайн хэлснээр 7 хэдэн цаг хэдэн 7 хоног зарцуулснаа ингэж яадаг. Тэ холбоотой асуудлыг түрүүн ярьсан. Гэхдээ энэ дээр нэг юм байна. Хит хитэн үйл хөдлөхтэй бол зарах ёстой юу хит хөрөнгө чинээ гонтол гин юу хийхгүй л хахад болох байлгүй дээ ял нэг юм те. Ер нь яг репорт хийхгүй байхад одоо Монгол хүндэл амжилтыг хэлээ тэр энийг нэг задгаа намайг тэгсэн гэж хэлэрэг репорт хийхгүй байхад л асуудалгүй тэрнээс одоо юу гэдэг дөрөв үйл хөдлөлттэй байлаа гэд тэрний чинь гэрчлэгийг харъя маръя гэж нэхгүй тийм айхтар нарийн байхгүй. Ер нь яг CSS profile нь төлөхөө нөгөө tax report-ing буюу Америкийн систем зориулагдсан тийм profile систем байгаа. Тэгэхээр нөгөө хэдүүлээ tax бүрдүүлдэг учраас байхгүй. Америкийн tax систем нь өөрөө маш sophisticated тийм нарийн бүр ингээд бүх систем ингээд холбогдсон юм байдаг учраас тэрийг апплод хийдэг байхгүй хүмүүс. Тэгээд байхгүй бол хэдүүлээ одоо нөгөө Монгол руу холбогдоод үйл хөдлөлийн газар яриад энэ хүний тийм байхгүй. Тэгэхээр байхгүй гэж байхгүй тэрэггүй.
Америкт сурдаг 10 дугаар анги AP хичээл хангалттай авч байгаа GPA сайн боловч ямар нэгэн тэнцээ уралдаанд орсон шагнал урамшуул байхгүй тохиолдолд өрсөлдөх чадвар нь буурна гэсэн үг үү гинэ. Яг тэгсэн үг. Яг тэгсэн үг. Өрсөлдөх чадвар чинь буурна. Яагаад вэ гэхээр тэр хичээлээс өөр юм хийхгүй. Ингээд нийгэмшгүй байна, бусдад одоо багаар ажиллахгүй байна гэх юм уу те. Тэгээд өөр тийм сурахаас өөр скил байгаа мó гэдэг асуулт гарч ирж байна тийм үү. Тэгэхээр сул тал болно гэсэн үг. Одоо яагаад вэ гэхээр яг одоо энэ өөр шиг хөгжиг чинь бүх дүн нь A, бүх дүн нь A+, тэгээд SAT нь 1500 хэдэн зуун мянган хөгт тийм хөгт байгаа. Энэ одоо чи сая 7 сая хэдэн зуун мянган тийм хөгт байгаа. Тэгэхээр эхний раундад танаа хөгт авчин гэсэн үг одоо аппликейшн нэрээ те statistically бүх шалгуур хангачиж байгаа байхгүй авчин. Хоёр дахь раунд буюу тэр holistic одоо нөгөө subjective юмнууд хардаг essay, тодорхойлох захидал, extracurricular дээр хөгт чинь сул тал болоод унна гэсэн үг тийм. Тэгээд одоо чинь одоо манай нөгөө Silbig төгсөөд 1 жил gap year аваад MIT-д орсон охин байл та. Тэрний талаар жишээ авах юм бол тэр маань ингээд ерөөсөө өдрийн 16 цаг чихгүй хичээл хийж байна. Тэгээд ялангуяа нөгөө өөрөө угаасаа тийм нөгөө хичээл хийдэг үг. Тэгээд эхний жилдээ бол яалтчгүй extracurricular болон англи хэлний нөгөө ярих чадвар нь сул тал болцсон. Тэгээ gap year аваад Томуужинд яваад тэгээд Томуужинда passion project-ороо гээд 1 жилийн турш тэр нөгөө сул тал буюу extracurricular нөхөх гэж жил зарцуулаад тэгж жагаад хойдон жил нөгөө ярилцлагынхаа туршлага эдэрт суурлаад тэгсэн байдаг. Тийм тэгэхээр одоо заавал тэрийг нөхөхийн тулд gap year авахгүйгээр 10 11-тэй тэрийг анханасаа хийгээ явуучвал дэжгүй. Энийг баг сүүлийн асуулт болох ч одоо хэрвээ ингэсэн байсан нэг сургуульд Америкт байгаа олон монгол хүүхэд аппликейшн өгвөл одоо өрсөлдөх чадвар нь одоо өрсөлдөөн ихсэж ийн гэсэн утгатай өгвөл гэж асууж байгаа шүү байна. Орох магадлал буурах уу гэнэ. Одоо нэг улсын Ер нь бол тэгнэ. Нэг одоо жишээ нь одоо юу гэдэг за энэ Пало Алтгаар чи Пало Алтгийн сургуульд high school-д Америкт гэсэн шүү дээ. 10 монгол хүүхэд аруулаа нэг сургууль руу apply хийх юм бол тэр монголуудаас нэг л авна шүү дээ. Үнэхээр аруулаа адилхан л биш л бол тий. Тийм алийг чахгүй жиж болно. Тийм тэгэхээр хэрвээ одоо тухайн сургуульд нэг одоо яг тэр 10 дундаас үнэхээр онцгой тэнцэх хүүхэд байвал ер нь гавыг болохгүй нь ойлгомжтой. Зүгээр юунууд байгаа. Одоо юу гэдэг ингээд нөгөө одоо энэ Duke Kinshan тэгээд энэ нэг хэд хэдэн нэг монголчуудын байнга хатлаадаг нэг сургуулиуд байгаа. Тэд нар бол ингээд яадаг гэхээр маш өндөр тэтгэлэг өгөөд төлбөрөө өндөр зоочоод маш өндөр тэтгэлэг өгөөд тэгээд үлдэгдлийн ингээд эцэгчүүдээр гаргуулад яадаг байхгүй. Тэгээд баг монголчуудын гэх юм сургууль шиг болцсон. Тэгээд яг сургалтын чанар эдэр нь очиод ямар байдгийг бол өстой сурсан хүмүүс хэлэх баг. Гэхдээ тэрэн шиг сургуулиуд байгаа. Ингээл тэнцвүүлээд байдаг. Одоо чинь Albion гэдэг бас нэг сургууль байгаа. Albion өгсөн монгол хөгжих хуу тэнцдэг. Тэгээд тэр нөгөө болохоор safety сургуулахгүй юу одоо тэнцэх магадлал нь 60-аас 70-аас дээш сургуулиуд. Тэгэхээр тэнд өгсөн хүмүүс бол тэнцчин. Тэнд бол одоо 20 монголч гэсэн тэнцэн. Гэхдээ бас мэдээж оноо сайн байх хэрэгтэй. Тэгээд авж байгаа тэтгэлгийн дүннөөр тэгэхээр нөгөө топ уу ямар сургууль вэ? Суудлаад өрөх гэдэг сургууль байна уу? Эсвэл үнэхээр нэгэн суудлал дээр болчих сургууль байна уу гэсэн юм байна. Би нэг асуулт асуучих та. Нэг эхний 2 жил нь community college-д сураад тэгээд цаашаага дараагийн сургуульд орохоор санхүүгийн хувьд их боломжийн тийм vice сонголт бай. Одоо нэлээд хэцүү байдаг юм шиг байгаа юм л да. Одоо community college-д маш сайн сурж иж дараагийн руу орох боломж гардаг ч юм уу те. Тэр тал дээр комент хэллээ. За тэгэхээр энийг болохоор 2+2 program гэж нэрлэж байгаа. Энийний давуу тал нь юу вэ гэхээр 2 жил community college сураад тэгээд guarantee transfer program гэж байдیں۔ Тэгэхээр тэр guarantee transfer program нь юу вэ гэхээр одоо яг хуу Америк даяар ингээд мууж болгон community college байгаа. Тэгээд хэрвээ одоо монголчууд маань энэ нөгөө суурьшсан ногоон картаа иргэн идэр бол бараг шахуу үнэгүй суралцсан. Иргэн биш бол бас одоо авсан кредитийнхаа дагуу суралцсан. За тэгээд эхний 1-2 дугаар жилдээ нөгөө тухайн үргэлжлүүлээ сурах гэж байгаа мэргэжлийнхаа foundation course-ыг авчаад анханасаа орохдоо тэр сургуулийнхаа counselor-тай би ингээд transfer program хийх гэж байгаа юм гингүүт ямар ч хөтөлбөрлөө transfer гэж байгаа. Тэгээ engineering бол engineering, хууль бол хууль. Тэгээд тэрний чинь дагуу 1-2 дугаар курстаа үзэх ёстой, хангах ёстой кредитийн шаардлагууд чинь counselor заагаад өгчнө. Тэр кредитийнхаа шалгуурыг хангачингууд 3-4 дугаар курстэй тэр одоо transferred contract-тай guaranteed admissions contract-тай agreement-тэй гэрээтэй сургуулиуд руугаа
яг шилжин гол нь тэр нөгөө шалгуурыг нь хангах хэрэгтэй. Тэгэхээр одоо юу гэдэг энэ Foothill гэдэг одоо энэ яг миний энд амьдарч байгаа community college байгаа Америкта нэлээд сайн дурдаг. Энэ сурсан хүүхд шууд guaranteed admission-ээр Berkeley UCLA руу ордог байгаа. Тэгээд team сургуулиудад тэнцэх боломжтой байгаа. Тэрний давуу тал нь юу вэ гэхээр жилийн нэг 20-30 мянган доллар юу ер нь төлбөр хэмнэх боломжтой. Яагаад вэ гэхээр эцсийн бүлэгт төгсөж байгаа сургууль чинь тэрнийхээ дипломыг авна. Тэгэхээр Foothill-д 2 жил сурчаад 3-4 дугаар курсээ Berkeley сурах юм бол төгсөж байгаа диплом чинь Berkeley-ийн диплом. Тэгээ яг сул тал нь юу вэ гэхээр Berkeley-ийнхаа 1-2 дугаар жилийг одоо тэнд өнгөрөөхгүй л гэсэн үг. Student life одоо юу гэдэг тийм магадгүй дотор байрны шалгарахгүй яагаад гэвэл эхний 2 жил guaranteed гэх мэт тийм онцлогтой. Ялангуяа Америкт амьдарч байгаа ээж аав нарт айгүй санал болох хэлбэр шүү. Яагаад гэвэл нэгдүгээр төлбөр хэмнэн яг уу тэгээд хоёрдугаар Berkeley зүгээр хүүхд өрсөлдөд тэнцэхгүй байж болно шүү дээ. Тэгэнгүүт энэ community college-до ингээд бэлтэж байгаа. Тэгээд тэр guaranteed admission дээр орчвол тэнцэх хүүхд тэнцэх. Маш их баярлалаа.